Оройн дөрвийн үзэгчтэй нүүдэл шийдэл нэвтрүүлгийн цоошин дугаар үзэгч та бүхэнд хүрэхэд бэлэн болоод байна. Энэ 7 хоногт бид нүүдэл шийдэл хилцүүлгээ үндсэн хууль гэж нэрлсэн байгаа. Үндсэн хуулиа өөрчлөх цаг нь болсон уу? Хэрвээ өөрчлөх цаг нь болсон бол ямар шаардлагууд гарч ирсэн бэ гэдэг талаар тойрч ярилцахаар бид 6 зочтой студид урьж авчираад байна. Энэ сэдвийг яагаад энэ 7 хоног сонгосон талаар бяцхан сурвалжлага үзээд хилцүүлэгдээ орцгоё. Эцэг хуулинд гар хүрэх асуудал сүүлийн жилүүдэд үе хөндөгдөх болсон юм а. За яг нэг жилийн өмнө улсын хуралд үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн барьж байсан. Гэхдээ хуулийн төслийг хэлэлцэж амжаагүй юм а. Харин өнгөрсөн сонгуулиар олон болсон Монгол Ардын намын мөрийн хөтөлбөрт үндсэн хуульд өөрчлөлт оруулах асуудал тусгагдсан. Энэ дагуу Монгол Ардын намын зүгээс үндсэн хуулийг өөрчлөх тухай хуулийн төслийг намрын чуулганы үеэр өргөн барихаар тогтсон гэх мэдээлэл байгаа юм а. Гэхдээ одоогоор үндсэн хуульд өөрчлөлт оруулах асуудалтай холбогдсон ажлын хэсэг хараахан гараагүй байгаа. Тэгвэл одоо энэ цаг мөчид үндсэн хуульд өөрчлөлт оруулах зайлшгүй шаардлага байгаа юу? Энэ асуултанд хуульчид өөрөөрийн өнцгөр хариулж байна. Шинэ үндсэн хуулийг боловсруулах ажилд гар бие оролцсон хуульч, судлаач, удуулгын хувьд хэрэв энэ хуульд өөрчлөлт оруулах гэж байгаа бол 1999 онд хийсэн 7 өөрчлөлтийг юун түрүүнд цэгцлэх ёстой гэж үзэж байна. Ер нь нийт массын дунд ч гэсэн энэ чинь бид нар үндсэн хуулийн 7-нд дорцсон заалт гэж ингэж нэмэлт өөрчлөлт гэж ингэж ярьдаг шүү дээ. Тэгэхээр энэ дорцсон 7 нэмэлт өөрчлөлтийг өөрчилж байж дараа нь магадгүй үндсэн хуулинд өөрчлөлт оруулах, сайжруулах юм зүйл байж болно гэж ингэж боддог. Тэгэхээр яг юунд бид нэр өөрчлөлт оруулах ёстой юм бэ гэхээр зэрэг бидний их жишээ болгодог ийм газруудад бол хүмүүсийн ард түмнийхээ аж амьдралтай, ард түмнийхээ эрх хэрэгчлөөтэй холбоотой асуудлуудыг боловсронгуй болоод яваад идэх байхгүй юм цойлонда. Гэтэл манад бол яг төрийн тогтолцоо тэрэн дотроо бүр эрх мэдэлтэй хүмүүс өөрсдийнхээ эрх мэдлийг нэмэгдүүлэх ийм өөрчлөлтүүдийг хийдэг. Үүний дараа бусад зүйл заалтад өөрчлөлт оруулах ёстой юу гэдэг дээр ард иргэдээс санал асууж өргөн хүрээнд хэлэлцүүлэх ёстой гэсэн юм а. За ингийн тулд эхлээд ард иргэдээ тодорхой мэдээлэлтэй болгож хуульч, эрдэмтэн судлаачдаас бүрдсэн томоохон хэлэлцүүлгийг нэг бусудаа хийх ёстой гэж тэрээр үзэж байгаа юм а. Харин улсын хурлын дэд дарга үндсэн хуулинд заавал өөрчлөлт оруулах шаардлага байхгүй гэж үзэж байна. Өнөөдрийн үсэд байгаа улс төрийн хямрал нь үндсэн хуулиас биш хүнээс болж байгаа. За хэрэв зайлшгүй энэ хуульд өөрчлөлт оруулах шаардлагатай бол асуудал хоёр өнцгтэй байна гэж тэрээр мэдгдлээ. Нэг нүгөө ярих сүүлийн жилүүдэд энэ парламентын засаглал гэдэг юм чадварч авах уу? Мөнгөний нөлөөлөл асар их болчлаа гэсэн юм боддог болоод байна. Та болдогч байсан болдогч байсан ерөнхийлөгчийн засаглалын сонголтыг ард түмнээс нэг асууж болдгоо юм болов гэж. Тэгээ ард түмэнд ерөнхийлөгчийн засаглалтай байх юм уу, парламентын засаглалтай байх юм уу гэдэг асуулга тавиад ард түмний шийдвэр ерөнхийлөгчийн засаглалтай гэж гарах юм бол тэр дагуу үндсэн хуулийн өөрчлөлт хийж байгаа. Нэг юм арга байна. За ерөнхийлөгчийн биш парламентын засаглалын зохистой гэхлээр гэж гарах юм бол тэгэл зарим өөрчлөлт хийдэг замаараа л явна шүү дээ. Нэг юм асуудал. За ерөнхийлөгчийн засаглалтай шилжин гэж зоригтой хэлчих гэхлээр энэ нэг дураараа тунгачдаг хүн гарч ирээд энэ төр улсыг самраад ашичих юм бол бүх юм гарт оруулж байгаа. Бүр хүнд юм болох юм болов уу гэж бодогдоод одоо нэрдэнтэй асуудлыг хараа л та. Яаж энэ дураараа дүргэж гинэ гэж. Тэгээ энийг харахаар тэр нь байхгүй болчиход. Ингээ би яг өндөө бол одоо 2 дахь жилд ярьж байна. Атсан шалаанд орчиход нөгөө хадан авчруулагдсан халиунууд зулцах шиг болчихвол байгаа хүндээ. Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах асуудлаар мөн бусад гишүүдийн хувьд ч өөрсдийн байр суурийг илэрхийлсээр байгаа. Зарим их сурвалжийн мэдэгдэж байгаагаар Монгол Ардын нам ард нийтийн санал асуулга явуулж байгаад тодорхой асуудлаар үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах асуудлыг ярихаар төлөвлөж байгаа. Төрийн байгуулалтын байнгын хорон дээр зарим судалгааг эхлүүлсэн гэх. Мөн ерөнхийлөгчийн сонгуулиар ард нийтийн санал асуулгыг давхар явуулах асуудал ч хөндөгдөж байгаа юм байна. За тэгэхээр нүүдэл шийдэл нэвтрүүлэг маань өмнө нь үндсэн хуулийг тойрсон зарим нэг чиг үүргийнхэн талаар бол хилцүүлгүүдийг зохион байгуулж байсан. Жишээлбэл Монгол Улсын ерөнхийлөгчийн засаглалтай болох хэрэгтэй юу гэх мэтчлэн яг үндсэн хуулийн сэдвэр бол
хилцүүлэг өрнүүлж байгаагүй. Тэгэхээр энэ сэдвээр ярилцахаар исэн зочдтой үзэгч та бүхэн танилцуулъя. Миний баруун гар талаас Улсын хурлын гишүүн Лүндэ Жанцан гуйрлцсан ирсэн байна. За Улсын хурлын гишүүн асан Улаанбаатар бодлогын судалгааны төвийн зөвлөх Батчимэг хүрэлцэн ирсэн байна. За хууль зүйн дотоод хэргийн сайд энх баяр хүрэлцэн ирсэн байна. Тавтаа морил. За Монгол Улсын их сургуулийн хууль зүйн сургуулийн дэд профессор доктор Мөнх сайхан ирсэн байна. Мөн Монгол Улсын их сургуулийн бодлогын судалгааны төвийн зөвлөх Машбат судлаач ирсэн байна. За иргэн Ламжууга хүрэлцэн ирсэн байна. Бид уламжлал ёсоор баасан гарагаас эхлэн онлайн хэрэглэгчдийнхаа дунд санал асуулгыг явуулсан. За үндэсний портал Go цэгмэнтэй хамтран явуулсан санал асуулгын дүнг одоо танилцуулъя. За Монгол Улсын үндсэн хуулийг шинжлэх цаг нь болсон уу гэсэн санал асуулгад за зайлшгүй болсон гэж 55% нь 383 хүнээс үзсэн байна. Одоо цаг нь биш гэж 23% нь хэлсэн бол шинжлэх шаардлагагүй гэж мөн 13% нь хэлжээ. За мэдэхгүй байна гэж 8% буюу 32 хүн хариулсан байна. За яг энэ санал асуулгыг Facebook санал асуулгын дээр явуулахад за зайлшгүй цаг нь болсон гэдэг дээр мөн дийлэнх нь буюу 235 Facebook хэрэглэгч хариулсан байгаамаа. Тэгэхээр хамгийн эхний асуулт бол үндсэн хуулийг сайн болсон муу болсон өөрчлөх шаардлагатай шаардлагагүй гэж манай нийгэмд бол хилцүүлэг янз бүрийн төвшөндөө өрнөдөг. За тэгэхээр өнөөдрийн хилцүүлэг дээр бол илүү цаг хугацааны шаардлага үүссэн үү гэдэг талаас сонирхъя гэж бодлоо. Тэгэхээр Мөнх сайхан багшаас хамгийн түрүүнд цаг хугацааны хувьд одоо нийгэм нь өөрчлөгдөд ирэхээр манай энэ эцэг хууль маань бас хоцрогдож байна. Өөрчлөх шаардлага гарсан гэж та үндсүүлийг судалж ирсэн үний хувьд үзэж байна уу? Өөрчлөх бол ямар процесс дагах хэрэгтэй байд юм бэ? Та товчхон хариулж өгөөч. За баярлалаа. Тэгэхээр өөрчлөлт ярихаас өмнө эхлээд одоогийн үндсэн хуулийнхаа үүрэг ач холбогдлыг бас ярих ялангуяа юуг өөрчилж болохгүй вэ гэдэг дээр бид нэр тогтохгүй болвол өөрчлөн ихээр юу ч өөрчилж магадгүй ийм байдал руу орох эрсдэлтэй. Тэгэхээр сая бол бас Нямдорж гишүүний ярилцлага дээр гарч байна. Монгол улс ерөнхийлөгчийн үү, парламентын үү ямар засаглалтай байхаа бас нэг эргэж харах, ард түмнээс асуух одоо боломжтой гэдэг талаар ярьж байна. Тэгэхээр миний хувьд бол энэ дээр одоо асуух бол шаардлагагүй. Өөрөлд парламентын засаглалынхаа хүч бололцоог манай улс бүрэн шавхаагүй байгаа. Энэ дэглэм өөрчлөх тухай бол ерөөсөө ярьж болохгүй гэсэн ийм байр суурьтай байдаг. Бусад судлаачдын нэгэн адил. Яагаад тэгэхээр Монгол улсын үндсэн хууль баталсан түүхийг зүгээр би хөндлөнгөө судлахад бол энэ парламентын засаглалыг бол зөвхөн ардчлалын баталгаа төдийгүй тусгаар тогтнолын баталгаа гэж бол Монголын үндсэн хууль тогтоогч сонгосон байна. Тэгэхээр манжийн үед, социализмын үед бол нэг хүн илүү шийдвэр гаргах боломжтой үед бол монголчууд тусгаар тогтнолоо алдах бас гадны нөлөөнд орох ийм эрсдэлтэй байсан учраас ийм зүйл гаргахгүй тулд гол шийдвэрүүдийг парламентаараа шийддэг байя гэсэн ийм шийдэл дээр бол 92 оны үндсэн хууль батлагчид бол хүссэн нь бол одоо маш чухал ухаалаг шийдэл гэж бол миний хувьд боддог. Нөгөө талаас гадны судлаачд байна л дээ. Өөрөөр хэлбэл 90-ад онд одоо арчлал руу шилжсэн улсуудаас парламентын эсвэл хагас ерөнхийлөгчийн засаглалтай улсыг сонгосон улсууд арчлалтайгаа байгаа пост төв болон зөв Европын улсууд тэгээ Монгол ерөнхийлөгчийн засаглалыг сонгосон ихэнх улс бол ерөнхийдөө дарангуй дэглэмрүү орцсон те Узбек, Казак, Орос зэрэг те. Тэгэхээр дээрэс нь Монгол бол 25 жил бол ерөнхийдөө арчилсан дэглэмтэй явж байгаа. Бид нар 8 удаагийн улсын хурлын сонгуул, 6 удаагийн ерөнхийлөгчийн сонгуулийг харахад сонгуулийн үр дүнгээр тайвнаар бас эрх мэдэл бол улс төрчдийн болон намуудын хооронд шилжиж байгаа. Тэгэхээр энэ мэд ардчлалыг хадгалж байгаа гол зүйл бол өөрөө парламентын засаглал. Тэгэхээр энийхээ ач холбогдлыг бол бид нэр бас ярих хэрэгтэй. Зүгээр хүч бололцоог нь бүрэн шавхсан уу гэдэг бол бас тустай асуудал. За баярлалаа. Тэгэхээр гол санааг бас дэвшүүлж байна. Юуг өөрчилж болохгүй вэ гэдэг дээрээ тохирж иж өөрчлөлт яриа гэдэг санал гарлаа гэж ойлгож байна. Тэгэхээр Лүндэ Жанцан гишүүнээс бол өмнө нь бид өнгөрсөн энэ 100 бас манай төрийн бодлого хэр залгамж халлаа хэр байна гэд та энд ирээд ярьж байгаад үндсэн хуулийг бид нэр төгсгөлд нь бас дурдаад өнгөрж исэн. Та Нямдорж улсын хурлын дэд даргын хэлж байгаа энэ бид нэр парламентаас болон одоо ерөнхийлөгчийн засаглалтай болох засаглалаа өөрчлөх тийм санал асуулгыг ард түмнээс асуух цаг нь болсон гэж боддог уу? Таны байр суурь ямар байд юм бол? Монгол улсын үндсэн хууль бол Монголын ард түмний бүтээл. Монголын ард түмэн энэ тогтолцоо тэр дотороо засаглалын хэлбэрийн асуудлаар 1991 онд үндсэндээ сонголтоо хийсэн. Ард түмнэрээ санал асуул явуулж явах, хэлэлцүүлж одоо нийтдээ нэг сая шахам хүн 900
10,000 хүн оролцсон, олон санал гарсан. Тэгээд тэр болгодын ерөнхий одоо дүр зураг бол Монгол улс ер нь парламентын засаглалтай улс байх нь зүйтэй юм аа. Олноороо хэлэлцвэл буруугүй, бүлээ усаар угаавал хэрэггүй гэдэг энэ ардынхаа парламент ёсны зарчмыг авах нь зүйтэй гэдэг ийм одоо сонголт хийсэн гэж бол ойлгож байгаа. За энэ 26 7 жилийн хугацаанд энэ нийгмийн сорил шалгалтыг даваад ирж байна. Гэтэ өнөөдөр үндсэн хууль бол одоо нэг удаагийн юм уу цаг зуурын үйлчлдэг баримтч биш ээ. Байдал хүндрээд явжхаар үндсэн хууль гэдээ болохоо байлаа гэж үзэж болохгүй. Гэхдээ нийгмийн хөгжлийг дагаад үндсэн хуулиа боловсронгуулах асуудал байнга судалгааны эргэлтэнд байх ёстой. Судлаачид ёстой тал талаас нь судалж ухаанаа уралдуулж харьцуулсан эрх зүй буюу тэр бусад одоо танин мэдхийн зөв аргуудыг их сайн хэрэглэж оновчтой зөв одоо шийдэл гарцуудыг бол одоо олохын төлөө явах ёстой. Ер нь бол үндсэн хуулинд өөрчлөлт оруулна гэж ярихаар улс төрчдийг нойроос ирээдэх гэж байна. Америкийн түүхэнд бол шүү дээ тий 229 жил болж гинөө тэр чинь батлагдаад 27 өөрчлөлт орсон. Ихэндээ орцсон байхгүй юу? Сүүлд бол нэг 60 хэд онд нэг жохон жижиг өөрчлөлт орсон. Тэгээд цөм нийтээ 5,000 гаруй удаа санаачлаг гарсан байдаг шүү дээ. Тэгээд яг хэрэгжээд биелсэн бол одоогоор алга байна. За би дараа ярив. За баярлалаа. Тэгэхээр яг үн дээрээс яг үндсэн хуулиа буюу одоо англиар constitution гэж нэрлэдэг байгаа зүйлээ бусад орнууд манайхтай төстэй орнууд хэр олон өөрчилж явж исэн байг харахаар сонирхолтой дүр зураг харагддаг юм байна. Сая Мөнх сайхан багш бас хэллээ. Ардчлалаа хамгаалж үлдсэн улсууд бол парламентын засаглалаа хадгалаад ирсэн байна гэх. Тэгэхээр маш их зөвлөхөөс яг саяхыг асуумаар байна л да. Гэхдээ асуултаа арай жоохон өөрчлөөд одоо бол засаглалын нэг намын одоо Монгол Ардын нам бол 65 коноптой байна. За зарим гадны сэтгүүлчид сая сонгуулийн дараа бичснээр бол хүсвэл үдийн цайгарч үндсэн хуулийг өөрчлөх боломжтой эрх мэдэл нэг намд ирлээ гэдэг. 50-аар эрх мэдэл бол ингээд шилжээд бид нар засаг төрөө сонгоод ирсэн юм байна. Тэгэхээр нэг нам ийм супер олонх болсон байгаа үед өөрчлөх нь хэр оновчтой байдсан бол гадны туршлагаас болон таны судалгаан дээрээс харж байхад маш их зөвлөс. Нэг нам үндсэн хуулийг өөрчлөх тийм боломжтой болчихлоо. Тэгээ энийг өөрчилчихвэл яах вэ гэдэг яг зөв хууль зүйн болохоор үндсэн хуулиар текстийг уншвал магадгүй. Гэхдээ энийг хэр хүлээн зөвшөөрөх вэ гэвэл энэ төлөв хүлээн зөвшөөрөх. Уучлаарай маш их зөвлөхөө. Энэ аудионы асуудал таны микрофон ажиллахгүй болохоор таны хариултыг эргүүлээд авъя. Тэгэхээр энэ хоёр дицайд руу дараагийн асуултаа би шилжүүлэе гэж бодлоо. Тэгэхээр манай техникийн ажиллагчид маш бат зөвлөхийн микрофоныг засч явах хооронд Монгол Ардын намын мөрийн хөтөлбөрт бол үндсэн хуулийг өөрчилнө гэдэг тийм санал оруулсан. Өнгөрсөн жил ингээд ийм хурдтай ярилцахгүйгээр өөрчлөх боломжгүй гэдгийг бол үндсэн хууль судалдаг хүн болгон хэлдэг. Ард нийтээрээ ярих ёстой, санал суулгын хууль гэх процедур байх шиг. Гэтэл өнгөрсөн жилийн парламентод бол 3 сарын 13-нд бол үндсэн хуульд өөрчлөлт оруулах, за яаралтай санал суулга явуулах, за тэр нь нэлээд явцсан улс төрийн эрх ашигыг хамгаалах өөрчлөлтүүд багтсан байсан гэж одоо улс төрийн тоймчид маш их шүүмжилсэн тухайн үедээ. Тэгээд тухайн саналууд унсан. Тэгэхээр Монгол Ардын нам одоо мөрийн хөтөлбөртөө оруулж ирэхдээ яг ямар өөрчлөлтүүдийг тусгана гэж мөрийн хөтөлбөрт оролцсон бэ? Та бол мөрийн хөтөлбөр бичлэгдэхэд бол оролцсон байх гэж бодож байна. Монгол Ардын намын мөрийн хөтөлбөрийн засаглалын бодлогын энэ тэргуунд бол энэ асуудал бол туссан. Засгийн газрын үйл ажиллагааны мөрийн хөтөлбөрт ч гэсэн бас засаглалын бодлогын энэ тэргуунд ард түмнээсээ асууж үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийг хийнэ гэдэг асуудлыг хүндсэн байна. Юуг өөрчлөх вэ гэдгийг бол асууна гэсэн үг. Яагаад өөрчлөх вэ гэдгийг бүгдээрээ хэлцэх хэрэгтэй. Өнгөрсөн одоо 25 жилийн хугацааг харах юм бол энэ бол ганцхан Монгол Ардын нам биш, бүх л улс төрийн намуудын төвшөнд улс төрийн зөвшөлтсөл яриа хэлцлүүд бол олон нийтийн нийтэд бол ил тод ингэж яригдж ирсэн байдаг. Өнгөрсөн он зохион байгуулагдсан бүх улс төрийн намууд оролцсон жишээлбэл зөвшөлтсөлийн арчилтай холбоотой үндсэн хуулийн шинжилгээний асуудал дээр бол ер нь бол үндсэн хуульд бол ямар ч байсан өөрчлөлт хийх бол зайлшгүй шаардлага бол байна. За
хамгийн сүүлийн жишээгт энэ эдийн засгийн жишээлбэл хямралын гол их үндэс бол одоо засаглалын хямралаас үүдэлтэй байна гэдэг дээр бол аль ч улс төрийн намууд бол бүгд санал нэгдэжсэн. Энэ дээр бол байр суурь маш тодорхой илэрхийлж байсан. Лүмдэ Жинцэн гишүүнч тэр Батчим гишүүнч тэр энэ төвлөлтүүд дээр бас санал нэгдэжсэн. Тэгэхээр нэгэнт шийдвэр гаргагчдын төвшөнд, хууль тогтоогчдын төвшөнд яагаад гэдэг асуудал дээр бол бүгд санал нэг байна. Үнэхээр одоо зайлшгүй өөрчлөх асуудал бол байгаа юм байна гэдгээ тогтсож байгаа учраас энийг бол ард түмнээс нээлттэй илтөд асууж хагаад өөрчлөх боломжийг бол Монгол Ардын нам бол хэвээр хадгалж үлдээе гэж л мөрөө хөтөлбөртөд оруулсан. За баярлалаа. Тэгэхээр ямар ч лсэн ард түмнээсээ яагаад ямар шаардлагын улмаас юуг нь өөрчлөх вэ гэдгийг бол асуулга явуулна гэж. Тэгэхээр эргээд сая микрофон ажиллаагүй болохоор маш зөвлөхийн хариултыг авч чадсангүй таны эргэн ламжав гуйгаас та 92 оноос хойш бол үндсэн хуулийн цэц болон үндсэн хуулийг хамгаалах талаар бол маш их одоо өөрийнхөө дуу хоолойг өргөж асуулга тавьж ирсэн хүний нэг байгаа. Тэгэхээр таны хувьд яг энэ цаг хугацааны хувьд өөрчлөх шаардлага нь ирсэн гэж бодож байна. 26 жилийн одоо 26 жилийн дараа за 92 он батлснаас хойш бол 24 жилийн дараа. Тэгэхээр тэрүүн цэцгийн гишүүн байсан хүн хэллээ. Энэ 7 орчил яагаад орчихсон гэж. Их амархан орцсон байгаа шүү дээ. Энэ үгэн дотор өөрт нь хариулт байгаа юм. Энд бол манай үндсэн хуулийн алдаа харагдаж байгаа юм. Тийм л амархан орчиж болохоор хийсэн байна шүү дээ. Одоо энийг засах хэрэгтэй гэсэн үг. За өөр нэг зүйл бол үхээр Нямдарж гишүүн бол нөлөөтэй хүн. Бараг одоо хувьсгалт намын олон гишүүдийг л дагуулаа явуучихар тийм нөлөөтэй хүн. Гэхдээ бол энд бол маш алдаатай байр суурьтай байна. Юу гэхээр парламентын засаглал бол одоо өөрийгөө шавхчлаа. Би энэтэй санал нийлэхгүй. Энэ бол том төөрөгдөл гэж бодож байна. Тэгээ юу гэхээр үндсэн хуульд ерөнхийлөгчийн засагтай болох уугүй юу гэдгийг асууж байгаад араас нь хийе гэж үндсэн хуулийг. Одоо энэ өмнөх их хурлын бүрэлдэхүүний хувьч нэг алдаатай юм явж байсан. Юу гэхээр эхлээд нэг ерөнхий юм асуучаад дараа нь бичээд тэрний дагуу бичиж үндсэн хуулийг өөрчлөх. Эний чинь бол ард түмний одоо санал бодлыг хулгай хийх гэд нэрлэдэг. Үнэн зогсон нэр нь бол. Тэгээ бас тэр сайд бас хэллээ сая эхэлж асууж байгаа дараа нь өөрчлөлтөө хийнэ гэж. Энэ бол байж болохгүй. Асуух юм бол одоо бүр текстээр нь асуудаг. Эсвэл үгүй. Тэгэхээр манай үндсэн хуульд байгаа одоо том алдаа бол үндсэн хуульд өөрчлөлт оруулахыг бол их хурл өгсөн явдал бол том алдаа юм байна. Энийг бид нар гэтлэх ёстой. Гэхдээ ард түмнээс асууж батлахыг бас байгаа шүү тэнд. Тэрний марчлахгүй юм байлгүй. За баярлалаа. Тэгэлгүй яг хөө эхлээд юу үсэж байгааг нь асуугаад дараа нь тэрийг нь хүмүүс ингэж бодож байна гэдэг дуртаагаараа текст өөрчлөх ч юм уу. Хуулийн төслүүд дээр тийм юм ажлын хэсэг их дураараа өөрчилдөг. За гişүүд хуулийн төслийн үзэл баримтлалыг өөрчилдөг тийм процесс бол манад бас нэлээд харагддаг. За хамгийн сүүлийн олон улсын жишээ бол Английн Европын холбооноос гарах уу гарахгүй юу гэдэг дээр асуулга явуулаад нэг дүн гарсан. Яг хийсэн дахиад нэг дүн гарсан. За дийлэнхийн сонголтоо хийснийхаа дараа маш их тийм харамссан дуу хоолойнууд Английн хэвлэлээр болон иргэд ямар сонголт хийсэн дээрээ ч юм уу эдийн засгийн үр нөлөө нь ямар байсан бэ гэдэг. Тэгэхээр одоо маш их зөвлөхийн микрофон ажилласан байх гэж найдаж байна. Телевизийн өмнөөс бас үйлцэл өчөө танаас түрүүний асуултын хариултыг авна. За ер нь яг текстийн хувьд уншихад бол нэрнгээсээ хин манай ламжгуун хэлдгэр бол үндсэн хуулинд өөрчлөлт оруулж харьцангуй амархан боломж бол бүрдсэн. Гэхдээ хамгийн гол нь үндсэн хууль гэдэг бол өөрөө зүгээр л хууль биш. Зүгээр ингээл батлаад тэгэл маргааш нь хэрэгжих юм зүйл биш. Энэ өөрөө яг ард түмнэрээ хэр хүлээн зөвшөөрөгдөх вэ гэдэг бол их том асуудал. За үнэхээр үдийн цайныхаа завсраар баталчихж болох юм. Гэхдээ энэ бол зүгээр яг хууль зүйднээс бас процедур бий. Одоо эхлээд бүтэн одоо ярьслага хилцүүлэг өрнүүлж байж үндсэн хуульд өөрчлөлт оруулах хуулийн хараа.
тэгж шууд батлах хэрэгтэй. Тэгээд тэр ярилцлага юмаа хэр өрнүүлэх нь тэрүүгээр ямар дуу хоолой гарах нь тэр нь хэр тусах вэ гэдгийг тэр рүү хүмүүс хараад сууж байгаа. Тэгэхээр ямар нэгэн байдлаар би энийг зүгээр л үдийн цайны завсраар үнэхээр тийм өөрчлөлт хийчих нэ гэж өөрөөсөө бодохгүй байна. Яг тэгэхээр одоо манай нийгэм юм биш болсон. Энэ бол 2000 оны өөрчлөлтийг оруулж байсан тэр үе биш ээ гэж ярьж байсан. Ламжаа ярьдлаа тийм. Тэрэн шиг яг тэрнтэй адилхан одоо бол нэг тийм амархан ч өөрчлөгдөхөр одоо тиймч одоо нийгэм бол тийм зүйлийг хүлээж авч чадахгүй болов гэж бодож байна. Тэгэхээр энэ нэг тийм сонгуулиас болоод ялсан нам нь маргааш нь үндсүүлэг өөрчилж гэж би тэрнийг л нэг тийм бодиттой үзүүл гэж нэг бодохгүй байна. Тэгэхээр 1924, 40, 60, 92 оны үндсэн хуулиудын за ач холбогдол тухайн нийгэм цаг үедээ өгсөн үр дүнг нь бол сая 25 жилийн ойгоор болгон энэ тэмдэглэлт ойнуудаар хуульчид бол маш сайн дэлгэрэнгүй тайлбарлаж өгдөг. За манай үеийнхэн бол энэ үндсэн хуулийн бүтээгдэхүүн гэж бидний энэ амьдарч байгаа нийгэм бол энэ үндсэн хуулийн үүргээ биелүүлсэн цаг үе гэж ойлгоод байгаа. Тэгэхээр үндсэн хуулийн 1-р зарчим бол иргэнийхээ язгуур эрх ашгийг дээдлэх гэж байдаг. За 2-р чухал зарчим бол эрх мэдлийн хуваарлтыг зохицуулах гэж судлаачид үздэг гэсэн байна. Тэгэхээр Бачман гишүүн сая энх баяр сайд бас яриандаа хэлж байна. Манай засаглалын хямрал нүүрлсэн байна гэдгийг та хууль тогтоогч байхдаа зөндөө хэлж ирсэн. Одоо өөрчлөх орон зай одоо цаг хугацаанд ирсэн гэж үзэж байгаа бол аль чухал зарчмыг өөрчлөлтүүд нь ороход илүү байна. Одоо нэмд орж байгаа бол сая засаглал талдаа ярьж байна тийм. Тэгэхээр та бол аль талдаа байна гэж харж байна. Тэгэхээр энэ яриаг эхлэхийн өмнө би бас өмнө ярьсан хүмүүстээ санал нэгдэж нэг зүйлийг зайлшгүй хэлэх ёстой гэж бодож байна. Үндсэн хуулийн ач холбогдол гэж. Тэгэхээр энэ үндсэн хууль бол Монгол улсын хувьд ч тэр ерөөсөн үндсэн хууль гэдэг бол аливаа улс үндэстний хувьд тухайн улсын ард иргэд өөрийнхөө хил хязгаарын дотор яаж одоо нэг улс үндэстэн болж эвлэлтэн нэгдэж оршин тогтнож амьдрах юм бэ? Нийгмийн амьдрал хөгжил дэвшлээ яаж зохион байгуулах юм бэ, тийм ээ? Бидний хувьд 3 сая хүний хувьд хамгийн үн цэнтэй зүйл юу юм? Бид юугаа хамгаалахын төлөө явах ёстой юм. Энэ бүхний чинь тодруулж өгч байгаа нийгмийн зөвшөлтслийн дээд хэлбэр байхгүй ойлголцлын. Тэгэхээр энийг бол бид маш өөрчлөх тухай ярихдаа 7 хэмжээний огтл гэдэг тийм ээ. Маш болгоомжтой, маш их судалгаатайгаар ярих ёстой. Тэгээд тэр дордуулсан гэж ярьдаг 7 өөрчлөлтөөр бол би хувьдаа маш хүмжлэлтэй ханддаг зүйл бол энийг өөрчилсөн тэр арга зам. Өөрөөр хэлбэл үндсэн хуулийн легитимд чанар өөрчлөлтийг хүлээн зөвшөөрөгдөх байдал гэдэг бол маш чухал. Тэг үндсэн хуулийг зүгээр л ингээл ёстой үдийн цагаараа өөрчилж болдго юм бол тэр улс үндэстний хувь заяа төдий хэмжээнд эмзэг байна л гэсэн үг. Бид нэг улс үндэстэн болж амьдрахад одоо баталгаа төдий хэмжээр байхгүй гэсэн үг. Тийм учраас одоо ярьж байгаа өөрчлөлтүүд бол үнэхээр өмнөх хүмүүсийн хэлсэнчлэн бид юуг өөрчлөх юм, яагаад өөрчлөх болсон тийм ээ? Яаж өөрчлөх гэж байна. Тэг энийг бол сайн судлах ёстой. Ард түмнээсээ асуухын өмнө бид яагаад энэ гэдэг энэ хариултуудыг үнэхээр судалгаатай, туршлагатай мэдж байгаад нөгөө зовлон жаргалын туулсан хүмүүсийн хангалттай мэдээлэл иргэдэд өгөх ёстой. Тэгжээч энэ асуулга өөрөө бидний нөгөө Монголын ард түмний эрх ашигыг одоо хамгаалсан зүй зохистой хариулттай асуулт гарч ирнэ. За өнөөдөр яагаад өөрчлөх шаардлага гарч байгаа гэдэг дээр би хувьдаа судлаач хүний хувьд бол өөрөө хэллээ би бас байр суурь илэрхийлж ирсэн. Өнөөдөр үнэхээр бий болчиход байгаа засаглалын хямрал дээр бол үндсэн хууль дээр байгаа зарим зохицуулалтад бид одоо өөрчлөлт хийж бид энэс гарах юм аа. Өөр арга алгаал гэж л одоо дүгнэлт хийгээд байгаа. Тэр энэ бол тухайлбал өнөөдөр Монгол улсын хууль тогтоох гүйцэтгэх засаглал хооронд тийм ээ их хурл засгийн газрын хоорондын эрх мэдлийн хуваарлалт нь ойлгомжгүйгээс болоод өөрөө хариуцлага гэдэг юм Монгол улсад байхгүй болчихжээ. Энээс болоод засаглалын гүн хямрал эдийн засгийн олон асуудлыг дагуулж байна л гэж үздэг. За баярлалаа. Тэгэхээр Монгол улсын үндсэн хууль бас хамгийн анх сонин дээр хэвлэгдсэн хөлбөрийг харсан. За ингээд хэвлэхэд бол одоо ингээд ийм 11 хуудас цаас байна. За манай иргэд бол хэвлэл мэдээлэл болон legal info цэгмэн гэдэг өөртөө ороод үндсэн хуультайгаа танилцах боломжтой байдаг. За сургууль Журмын тухай шүү дээ. Энэ Өөрчлөлт оруулах журмын тухай байл. Арай 60 хэд уус биш 70 зүйлтэй. 70 зүйлтэй. Тэгэхээр миний хэлэх гэсэн санаа нь бол сая ийм амархан өөрчлөх боломжгүй гэж хэлж байгаа боловч 7 өөрчлөлт бол маш амархан орсон гэж ламжууга хэлж чинь. Тэгэхээр арга зам нь буруу байсан гэдээ Бачман гишүүн бас шүүмжилж чинь. Тэгэхээр яг одоо байгаа процессор мөнх сайхан багшаа ямар процесс явж иж
үндсэн хууль өөрчлөгдөх тийм хуулийн процессыг даах хэрэгтэй. Жишээлбэл Монгол Ардын нам бол эхлээд ерөнхий асуултууд тавиад за дараа нь бичнэ гэж яхад эхлээд энэ хуулийн төслөө ил гаргаж ирж тавиад хүн болгон судлах боломжийг оруулаад явд юм уу? За тэр сайн практисаас нэг юм. Яг одоо бол манай хууль дээдлэх зарчимтай улс, өөрөөр эрх зүйн төртэй улс. Тэгэхээр үндсэн хуульд бол үндсэн хууль нэмэлт өөрчлөлт оруулах журам заасан. Тэрийг дэлгэрүүлсэн үндсэн хууль нэмэлт өөрчлөлт оруулах журмын тухай хуулийг 2010 онд Улсын хурал баталсан. Энэ хуулиар бол яг ямар процессор явах вэ гэдэг нарийн заасан. Тэгэхээр одоо хугацааг нь тоолоод үзэх юм бол ерөнхийдөө доотлон сар зарцуулахаар яг тэр хууль заасан журмыг бариул те. Тэгэхээр эхлээд хуулийн төслөө одоо санаачлан өргөн мэдүүлнэ. Тэгээд нэгдүгээр хилцүүлгээр тэрийг хилцэх хэсгийг 3/2-оор Улсын хурал шийд нийт гишүүдийн 3/2-оор. Тэгээд тэрийг хилцэнэ гэж үзэх юм бол дахиад 2-дугаар хилцүүр рүү шилжүүлнэ. Тэр хоорондын хугацаа нь ажлын 7-оос доошгүй хоног байна гэж байгаа. За тэгээ 2-дугаар хилцүүлэг дээр бол дахиад зүйл бүрээр нь нийт гишүүдийн 4/3-аар хилцэн буюу 70 одоо 57 гишүүн санал нэгжээ цаашаа явна. Тэгээ 3-дугаар хилцүүр рүү ороод ахиад одоо 4/3 буюу 37 гишүүн санал нэгжээ зүйл бүрээр нь санал нэгдээд санал хураагаад дуусны дараа ахиж 4/3-аар санал хураах ийм процесс бол байгаа. Тэгээд энэ нь өөрөө ерөнхийдөө одоо 2000 онд гарсан тэр одоо богино хугацаанд өөрчлөсөн бас юм засах гэж оролцсон боловч давхар алдаа хийцэн яаруу тэр зүйл бол гарахаас сэргийлсэн юм процедурыг зохицуулсан. Тэгэхээр одоо хэдийгээр Монгол Ардын нам 65 суудал авсан ч гэсэн үндсэн хуулийн бол энэ хуулийнхаа зохицуултыг бариад явна гэж бол итгэж байгаа. Одоо тэгхийг бол угаасаа бас хууль шаардж байгаа тийм. Тэгэхээр дээрээс нь тэр хуульд бол бас ямар зүйлүүд дээр нэмэлт өөрчлөлт орж болохгүй гэдэг хоригдлтууд ямар ч хуулийн төвшөндөө хийцэн. Тэгэхээр үндсэн хуулийг бол бид нар шинжилэн найруулах тухай яриаггүй. Хэрвээ засаглалын хэлбэр өөрчлөлтнө гэх юм бол энэ цоо шин үндсэн хууль болж хүрнэ. Тэгэхээр тийм зүйл рүү бид нь угаасаа ярихгүй байгаа учраас одоо парламентын засаглалаа бэхжүүлэх чиглэлд ямар алхмууд хийх вэ гэдэг дээр л тэр зөвшөлтсөл үүссэн хүрээндээ одоо яриа явуул явах гэж бол бодож байна. Тэгэхээр өнгөрсөн оны 11-р сарын 6-нд яг үдийд юм байна те. Улсын хурлын дарга зээн их болд Монгол улсын үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл өргөн барьсан. За энэ төсөлд ямар өөрчлөлтүүд байгаад Монгол Ардын нам тухай үед эсэргүүцчихсэн юм бол үндэ Жанцангоогоос яг үеийн парламент л одоо энэ үндсэн хуулиас эхлэх юм л да. Тэгэл ярьдгийн. Тухайн үед үндсэн хуулийг баталсан Ямживын Батбаяр, Зусан Вандангийн болд, Гончигдорж, Баяр Зогт, Имбэрэл гишүүн бид хэд байсан баха тийм үү? Дээр нь одоо оюун гишүүн ороод ингээд ажлын хэсэг ажилласан цог гишүүн. Тэгээ яг нэг ерөнхийдөө нэг ийм асуудал дээр төвлөрч байна гэдэг ийм юмд хүрсэлдэ. Өргөн консенсусаар биш ч гэсэн. Тэгээ ерөнхийдөө олон түмний анхааралд одоо оруулж байгаа гол зорилго нь шүү дээ. За тэгээ зарим нэг хүн бол одоо тэр орд нийтийн санал асуулгын хуулийг яаралтай өөрчилж барьж байгаа л тийм үү? Тэр үдгийн хэл одоо хууль тогтоомжийн хуулийг хэрэгжих хугацааг нь хойшин сунгаж байгаачулсан нэг бөмбөг хийчих гэж үзсэл дээ. Тэгээ одоо яг тэр хамаагүй бөмбөг юу гэж орох уу? Эн чинь үндсэн хуулийн дархлааны тухай бол одоо манай Эргэн Ламжив багш бол одоо их ярьдаг хүн. Хин ч гэсэн бид ч гэсэн одоо энэ дараагийн хуулинд оруулах өөрчлөлтөндөө тэр журмын хуулигаа бол шүү дээ 3/2-оор батлна гэж өөрчлөлт оруулна гэж байсныг би зэцдэр хамгаалаад бараагүй шүү дээ. Ердийн хуультай адилхан гэж ингээд явц. Тэгэхээр энэ органик хууль гэж байгаа энэ хуулиуд өөрчлөлт оруулах амархан. Гэлээ гэхдээ бол ер нь бол одоо нийгмийн үндсэн хуулийн иргэдийн үндсэн хуулийн ухамсар төвшин бас ч одоо гайгүй төвшөнд хүрсэн учраас би бол одоо энд бол гайгүй байхаа гэж бодож байгаа. За одоо энэ ямар одоо би төрийн байгуулалтын байнгын хорооны гишүүн, их хурлын гишүүн. Одоо энэ ажлын хэсэг гарах гэж байгаа одоо ингээд 5 дугаар үндсэн хууль хин нэлээ боловсруулчлаа гэж их олон энэ тэндгүй яригдж байна. Ярьж болно, олон санаа уралдаж болно. Гэхдээ тэр болгон нийгмийн бүх л одоо хэсгийг стратуудыг оруулж ээж, хилцэж ээж, дээр нь маш нарийн судлах шаардлагатай гэж бодож байгаа. За баярлалаа. Тэгэхээр засаглалын хямралтай байгаа болохоор яг гол энэ
тулуумын дүрмээ өөрчлөх хэрэгтэй байна гэдэг. Тэгэхээр яг хууль талаас маш их багшаас энэ basic law эсвэл constitution гэдэг ийм хоёр нэр томьёо яваад байгаа. Тэгэхээр Хонконгод бол одоо basic law гэд хэрэглээд байдаг. Яг их газрын талаас арай өөр. Манайд бол яг алийг нь авч нутагшуулсан. Манайх бол ер нь энэ засаглал талдаа ер нь хаанхыг аваад дөрөөц. Энэ дээр ямар асуудал үүсэдэн сүүлийн жилүүдэд та харж байхад нэрийн тухайд. За constitution гэдэг нэр бол үндсэндээ бараг бүх улсад хэрэглэгдэж байгаа. Ямар нэгэн байдлаар зарим нь бол за Германд жишээл 2 бараг 3 дэш там явдаг конституцион гэж явдаг. Verfassung гэдэг Grundgesetz гэж бас явж байгаа тийм. Янз янзаар хэрэгэлдэг. Гэхдээ уулаасаа агуулга нь бол нэг юм. Агуулга нэг юм. Тийм учраас энийг одоо юу ч гэж нэрлсэн бай. Энэ бидэнд үндсэн хууль байх хэрэгтэй. Одоо тэр анх үндсэн хуулийн юу төсөлдөгч нь их цааз гэдэг нэртэй явж ирсэн шүү дээ. Оноос нэртэй явж ирсэн. Яг оноос нэр өгч болно. Тийм. Гэхдээ энэ бол үндсэн хууль байна гэдэг нь бол ойлгомжтой. Үндсэн хууль гэдэг нэр томьёо нь бол үндсэндээ 24 оны үндсэн хуулиас эхлээд монгол хэлэнд бол тогтцсон байсан. Бид нар энийг өнөөдөр гів гүнтхэн өөрчлөх шаардлага байна уу гэвэл би нэг тийм сүрхий ноцтой шаардлага болж харахгүй байна. За энэ эхнийх нь хоёр дахь нь юу вэ? Хоёр дахь асуулт нь болохоор энэ эрх мэдлийн зохицуулалт дээр засаглалын хаана очиод энэ хууль зохицуулж чадахгүй болгож харагдаад байна. Тэр одоо улс төрчид хилээд байгаа юм уу? Үнэхээр тийм шийдвэр гарахгүй Монгол улсад хортой юм шийдвэр гарахгүй юм үл ойлголцол үүсэх тийм орон зай байна уу энэ хууль? Яг нөгөө системийн онлоор бол нэг өөрчлөлт програмчлагдсан зөрчил гэдэг шиг зүйлүүд бол ажиглагддаг. Тийм. Яг тэр агуулгаар энийг засаглалын хямрал гэж одоо манай улс төрчид нэрлэдэг байгаа. Тийм зүйл бол бий юу гэвэл бий. Тийм. Гэхдээ энэ нь өөрөө юу байх ёстой зөрчлөө эсвэл засах ёстой зөрчлөө гэдэг асуудлууд бий. За ерөнхийдөө засах ёстой зөрчлүүд бол бий. Тэрнийг бол одоо ерөн үндсэн хууль судалж байгаа улс төрийн талаасч тэр хууль зүйн талаасч тэр судалж байгаа бүх хүмүүс тэрэн дээр бол санал нийлж чаддаг. Үндсэндээ санал нийлж чаддаг. За энд нь бол үндсэндээ засгийн газар гүйцэтгэх мэдэл хууль тогтоох эрх мэдлийн харилцаа дээрээс нь ерөнхийлөгчийн эрх мэдэл за орон нутгийн тогтолцооны зарим асуудлууд дээрээс нь шүүх тогтолцоо юуны үндсэн хуулийн цэцтэй холбоотой зарим нэг асуудлууд байдаг. Гэхдээ энэ бол шүү дээ бид нар үндсэн хууль өөрчлөх биш тооддох эсвэл тэрнийг зарим нэгэн байдлаар засвар юу гэдэг нэмэлт өөрчлөлт оруулах тухай асуудал юм шүү. За баярлалаа. Энэ шал өөр хоёр асуудал ойлголтууд ч тийм. Тийм. Бүгдээрээ бас цагаа яг 2 минутын цагаа барихгүй. Тэгэхээр Бачимэг даргын хувьд өмнө нь энэ ажил хэсэгт байсан тий та. Би ажил хэсэгт байгаагүй. Тэгээ ерөнхийдөө судалгаа хийж нь л ойрхон судалгаа бол хийж исэн тийм. Тэгэхээр бас үндсэн хуулийн талаар бол манай сүүлийн жилүүдэд бол ер нь 3-4 байгууллага судалгаа хийж үзсэн байт юм байлээ. За ерөнхийлөгчийн тамгын газрын захиалгаар болон бусад судалгааны байгууллагууд. Тэгэхээр яг тухайн үедээ энэ өнгөрсөн жил орох гэжсэн өөрчлөлт ямар шаардлаган дээр үүсээд за одоо бол энэ засаглалын хямрал та байна гэж үзчихвэл одооны хийх өөрчлөлт хэрвээ Монгол Ардын нам энэ саналыг ингээ явуулаад ажлын хэсэг байгуулад явах юм бол хаанаас өөрчлөх ёстой гэж та харж байна. Таны судалгааны үр дүнгээр. Энэ судалгааг бол одоо энд бас нэвтрүүлэгт хамт оролцож байгаа мөнгөсийн доктор, Машууд доктор бид бас хамтраад нэг баг байгуулад 30 гаруй орны одоо үндсэн хууль дээр харьцуулсан судалгаа хийсэн байна. Тэгээд бидний одоо хийж байгаа дүгнэлт бол ерөөсөө үндсэн хуулийг өөрчлөх зайлшгүй одоо шаардлага хаана үүсэж байгаа нөхөөр парламентын засаглалаа хадгалах гэдэг дээр бол ямар ч хэрэгэлцээ байхгүй. Тэр тусмаа аюулгүй байдлын салбарт судалгаа хийж идэг хүний хувьд бол би бол энэ дээр хатуу байр суурьтай байдаг. Бид зөвхөн парламентын засаглалаа боловсруулах тухай ярих хэрэгтэй. Энэ хүрээнд өнөөдөр ямар асуудал байна вэ гэхээр үндсэндээ ард түмэн бол заримдаа хэлдэг л ерөнхийлөгчийн засаглалтай болчих хэвээр юм шүү. 76 толгойтой болчлоо энэ улс орн чинь. Хин юу хариуцсан шийдэд байгаа юм бэ гэж. Үнэхээр одоо улс орнуудад нэг удирдлага засгийн газрын нэг тэргүүнийг нэрлж болдог бол Монголд хинбэ гэх хүмүүс мэдхээ болчиход байгаа. Тэгэхээр парламентын засаглалтай орны хувьд ерөөсөө л засгийн газрын тэргүүн гэдэг бол улс орныхоо амьдрал, эдийн засгийн одоо хөгжил дэвшлэл хариуцлагыг үүрчээдэг хүн байдаг. Гэтэл манайд бол ерөнхий сайдад байх ёстой, засгийн газарт байх ёстой.
Тиймээд одоо ер нь бол гүйцэтгэх эрх мэдлийн баталгаа төрийн засаглалч тэр компанийн засаглалч тэр ерөөсө хүн мөнгө хоёр байдаг. Тэгэхээр манай ерөнхий сайдад хүнээ томилох эрх нь байдгүй, сайд нараа томилох эрх нь байдгүй. Үндсэн хууль төсвийн эрх мэдэл, төсвийн бодлого засгийн газарт байна гэсэн мөртлөө өнөөдөр яг төсөв батлах процесс явагдаж байна. Яг үүндээ бол манай парламент төсөвт ямар нэгэн хязгаарлалтгүйгээр төсвийн хуваарлалт хийчихдэг. Засгийн газраас орж ирсэн төсвийн төлөвлөлт бодлого бол бүрэн завхардаг. Яг энэ үүднээсээ нэгдүгürt бид нар ерөөсөө гүйцэтгэх эрх мэдлээ засгийн газартаа их хуралдаа алдчихад нэг хүнд байх ёстой эрх мэдэл 76 хүнд очичхоор бид нар өнөөдөр хинтээ хариуцлага ярьж одоо засгийн газрын үйл ажиллагааны тийм үр ашиглыг хинтээ тооцох юм өнөөдөр маш тодорхойгүй засаглалын маш одоо том доголдол энд байна гэж харж. За хоёрдугаарт нь бол өнөөдөр бидний ярьж байгаа улсын үр яагаад нэмэгдээд байна? Төсвийн алдагдлыг яагаад зогсоож чадахгүй байна? Нийгмийн даатгалын самд байдаг мөнгө хайчиж юу? Энэ бол ерөөсөө л мэрэгжлийн хүмүүс тооцоо судалгааг хийгээд мэрэгжлийн засгийн газрын мэрэгжлийн үйл ажиллагаанд найдаад их хурл батлаад явуулдаг төсвийг өнөөдөр засгийн газрын тэр төсөв ерөөсөө байхгүй болоод их хурл ерөөсөө улс төрийн сэтгэл хөдлөлөөр, тойргийн сонирхлоор, улс төрчдийн сонирхлоор, бизнесийн одоо лоббигоор их хурл бүх төсөв мөнгийг хуваарлцаад их хурл өрийн таазын хүснээр хөдөлгөөд байгаа учраас өнөөдөр бид эдийн засгийн өсөлтийг энэ одоо өөдөн татах тухай тийм ээ. Одоо болж байгаа нөхцөлөд л өрийг хязгаарлах тухай ярихад бол маш хүнд байна. За баярлалаа. Тэгэхээр парламентын засаглалаа сайжруулах гэхээс үүш засаглал солихгүй гэдэг дээр судлаач нар бол байр суурь нэгтэй байдаг гэж ойлголоо. Тэгэхээр энэ хоёр дизайдаас яг саяын гарч ирж байгаа өнгөрсөн жилүүдэд үндсэн хуулийг өөрчлөх гэдэг яриан дээр хамгийн ихэнд гарч ирээд байдаг асуудал бол ерөнхий сайдд илүү эрх мэдэл өгөх, илүү дархлаа өгөх, улсын орныг одоо ингээд удирдаад бодит шийдвэрүүдээ гаргаад явхад тэгэхээр намын дарга их хурлын дарга байхаар яг одоо байгаа үндсэн хуулиараа гүйцэтгэх засаглалд эрх мэдлийн хуваарлалт ирэхгүй байгаа юм шиг тийм сул тал ажиглагддаг энэ үндсэн хууль дээр яг. Тэг би бол энийг бол улс төрийн үндсэн хуулийн асуудал бол биш гэж үздэг. Энэ бол зөвхөн улс төрийн соёл талбайтай асуудал гэж үздэг. Ер нь улсын их хурлын парламентын сонгуульд ялсан намын дарга нь одоо гүйцэтгэх засаглалаа тэргүүлнэ гэдэг ийм одоо үндсэн хуультай бас байхгүй шүү дээ. Хаач байхгүй. Энэ бол улс төрийн одоо шалгуураар нотлогдсон үнэн гэдэг шиг ийм одоо зүйл бичигдээгүй л одоо ийм улс төрийн харилцаа хэмжээ. Намын дарга нь парламентын спикер байж болно юм уу болохгүй гэдэг бас хууль байх боломж байхгүй. Энэ нь мөн л улс төрийн соёл хэмжээгээр зохицуулагддаг асуудал. Яг хөө зарим улс орнууд дээр бол яг хөө парламентын ясан намын дарга парламентын спикер болдог ч юм уу эсвэл парламентын спикер болсон тохиолдолд шууд тухайн намын гишүүнээсээ түтгэлцдэг. Ийм одоо бас жишгтэй улс төрийн соёлтой бас улсууд бас байна. Тэгэхээр энэ маань өөрөө парламент өөрөө хууль тогтоох байгууллага. Энэ бол дарга нарын цуглуулга биш. Хууль тогтоох байгууллага маань өөрөө одоо бүгдээрээ хэлцээд хамгийн оновчтой шийдэл дээр гарах тэр соёлыг бүрдүүлэхийн тулд тэр парламентын доторх одоо уур амьсгал соёлд ач холбогдолтой гэдэг утгаар ийм одоо бичигдээгүй хэмжээ байна гэж ойлгож байна. Ер нь сая бас яриад байна. Ер нь өнгөрсөн хугацаанууд жишээл тодорхой ямар яг нийгмийн шаардлагууд бий болсон юм бэ гэж. Би жишээлбэл яг өөр дээр тохиолдож байсан хэд хэдэн 2-3 жишээг жишээл хөндөй гэж үзэж байгаа. Жишээлбэл гэр хорооллын иргэдийн газрыг гэр хороолтыг дахин төлөвлөх хүрээнд газар өмчилж авсан иргэдийн 70% зөвшөөрөх юм бол 30% тохиролцохгүйгээр суур үнээр өгүүлж авах журмыг нэг одоо иргэдийн хурлын тэргүүлэгчд батлаад энэ бол баталчих чинь. Тэгтэл энэ бол 30% ч гэсэн 3% байна уу энэ үйл харгаалж хувийн өмчийг буцааж нийгэмшүүлж авж байгаа асуудал энд яригдж байгаа. Өөрөөр хэлбэл иргэний үндсөөл заагдсан хувийн өмчийн халдшгүй байдал өмчтэй байх эрхийн асуудал хөндөгдөж байгаа байхгүй. Тэгэхээр ийм тохиолдлууд жишээл үндсэн хуулиар жишээл хаагдсан уугүй юу? Ийм дураараа авирлах боломж гүйцэтгэлийн аль нэг байгууллага юм уу орон нутгийн өөрөө өдөр тусны байгууллагууд олгогдсон уугүй юу? Энэ бол олгодоогүй. Гэхдээ ийм тохиолдлууд бол гарч байна. Түрүү жил гарсан шүү дээ. Тэгэхээр цэц дээр эндээс улбалаад 200 тэрбумын иргэдэд тохирол учирсан асуудал одоо яригдчихэж шүү дээ. За баярлалаа. Тэгэхээр яг саяын асуултыг би бас ламжаа угаагаас асуумаар байна. Яг хаана асуудал үүсээд байгаа юм те? Одоо засаглаж байгаа хүн засаглах гэхээр засаглах боломж нь олдохгүй. Тэгэнгүүт эргээд нам руугаа үндсэн хууль өөрчлөөд өгөөч гэдэг юм уу? Тим юм харагдаад байна уу? Яг иргэд дээр бол үндсэн хуулийн за саяын хохирсон иргэд бол мэдээч хэрэг
бол одоо хорооныхон 70% иргэдэн зөвшөөрөнгүүд нийслэл орж ирээд газрыг ингээд аавнынгууд эн чинь миний эзэмшиж байгаа хувийн өмч шүү дээ гэдэг. Өнгөрсөн жил бол энэ байрны барьцаа гэдэг дээр цэц дээр хүртэл ингээд цэц одоо эдийн засгийн харилцаанд бүр ингээд маш томоор ингээд оролцох гэдэг ингээд маргаанууд үүсэжсэн. Тэгэхээр таны харж байгаагаар яг шаардлага хаана үүсээд байна? Энэ манай нийгэм эдийн засаг маань хөгжөөд ирэх тусам эсвэл та бол шаардлага үүсээгүй энэ хууль боломжийн гэж боддог уу? Сая тэр сайдын хэлж байгаа тэр кейс бол одоо хувийн өмчөнд талдж байгаа маш бүдүүлэг зөрчил шүү дээ. Тий. Тэрнтэй 100% санд нэг байна. Тэгээд би журмын тухай хуультай холбогдуулаад хэлмээр байна. Энд маш чухал асуудал байгаа байхгүй юу? Яагаад журмын тухай хуулийг батлах болсон? Үндсэн хуульд ингэж өөрчлөлт оруулна. Үндсэн хуульд хийгээгүй байхгүй юу ч байхгүй. Тэгэхээр тэр хамгаалтыг жирийн хуулиар хийхийг бодсон. Жирийн хуулиар хийчих санаа амарх арга байхгүй. Яагаад тэгэхээр парламентын олон хурд дуртай цагтаа хүчингү болгож болно. Яагаад тэгэхээр жирийн хууль. Энэ нэг тал нь. Нөгөө тал нь гэхээр одоо түрүүний хэлдэг. Би одоо энэ дээр их юм ярьж болохгүй шүү. Нөгөө нэг тал нь гэхээр нөгөө байга алдааг засъя гэхээр энэ журмын тухай хууль тэнд хүрч болохгүй гэж заасан байна. Өөрөөр хэлэх юм бол үндсэн хуульд байгаа засах ёстой юмнуудыг бүгдийг болохгүй гэж заасан байна. Тэгэхээр энэ хууль бол үүндээ бол асуудалтай байгаа байхгүй. Тэгэхээр энэ дэр би одоо жишээлх юм ерөнхийлөгчид хоногийн өмнө хэлсэн энэ журмын тухай хуулийг одоо бүх юмыг сахилгажуулж байгаа энэний дагуу явах ёстой гэдэг. Би ерөнхийлөгч бүх юм мэдж албатай гэж хэлэхгүй л дээ. Энэ асуудлыг тайлбарлаад зөвлөх байдгүй юм шиг байна. Өөрөөр одоо хүртэл журмын тухай хуулиар үндсэн хуулийг бол зохицуулаад сайн болгоно гэдэг энэ бол худлаа байхгүй. Ийм зүйлийг л хэлмээр байна. Нэг конституцийн гэдэг дээр нэг холбогдуулаад хэлэхэд би Германы үндсэн хуулийн хамгийн сүүлчийн заалтыг та бүхэн уншаарай. Тэр юу гэсэн бэ гэхээр Германы ард түмэн конституц өөрийнхөө одоо конституци гэдэг утгаар нь хэлж байгаа. Эннийг баталсны дараа энэ үндсэн хууль бол үг нь өөр байгаа шүү. Basic law гэж хэлсэн. Энэ үндсэн хууль бол хүчингү болно гэсэн байна. Германы үндсэн хуулиуд ард түмнэр нийтээр батлагдаагүй ямар нэг тийм одоо түүхэнтрийн танаас санаж байгаа үстэй 2 дугаар дайны дараа энэ төр игцмэрсэн янз бүр юм байдаг баг. Тэгэхээр энэ дэштэй нэг хэцүү нарийн ойлголт би германчууд итгэл ярьж байна да. Энэнийг л айхтар ялгадаг юм байна. Тэгэхээр манайд бол одоо тэр конституцийг нүү одоо үндсэн хуулийг нь ялгаагүйгээд яваад байдаг их асуудалтай юм шиг байна. За баярлалаа. Нүүд жишээл нэвтрүүлэг даавар гэвч үндсэн хууль сэдвээр ярилцж байна. Манай одоо мөрдөж байгаа үндсэн хуулийг өөрчлөх цаг хугацааны шаардлага байна уу? Өөрчлөх бол юуг нь өөрчлөх вэ? Засаглал дээр байна уу? Эсвэл нийгмийн шаардлагууд байна уу гэдэг дээр бас судлаачид хууль баталцж байсан хүмүүс болон бас засгийн төлөөлөлтөд ярилцж байна. Тэгэхээр Лүндэ Жанцан гишүүнээс бас эргээд яг албан ёсоор асууч. Одоо бол төрийн байгуулалтын хорон дээр юм уу танаа намын бүлэг дээр бол ажлын хэсэг байгуулна гэдэг төлөвлөгөө янз бүрийн санаа оноо явж байгаа зүйл та сонссон юм байгаа юм. Би бол одоо бүхэл хуралд ордог хүн шүү дээ. Тэгээд одоо хаана ярьж байгаа юм бэ? Ер нь бол би өөрөө судлаачийн хувьд одоо энэ залуу судлаачид тийм үү ахмадууд бүхэл хүмүүсийг одоо ураад бас нэг бүлгэн маягтай юм уу дугуйлан маягтай ажиллая гэж бодож байгаа. Надад одоо бас Facebook гэдэг юм уу юугаар тийм үү санаа оноонуудаа ирүүлвэл сайн байна. Яг одоо нин үгүй хэлэхэд нөгөө нин үгүй хэлэхэд гэдэг шиг нин үгүй хэлэхэд нийгмийн олон хул мэдээч хэрэг ерөнхийлөгчийн засаглалтай болоод л одоо тэгэл хатуу сахилга баттай энэ улс орныг энэ хүндрэлгийн намгаас авч гарна гэж яриад байгаа байхгүй юу. Гэхдээ энийг алсуур нь бодвол яах юм бэ? Монгол улсын нөгөө тусгаар тогтнол бүрэн эрхэд байдал, үндэсний аюулгүй байдал, эв нэгдэл энэ олон талаасаа ирээдүйгээ бодох асуудлууд байна шүү дээ юм чи. Тэгээд Монголын ард түмэн сонголтоо хийсэн тухай би түрүүн хэлсэн. Ер нь өнөөдөр энэ үндсэн хуулийн өөрчлөлт, нэмэлт өөрчлөлт гинүү шинчилсэн найруулга гэдэг дээр бол би ер нь санаад багтахгүй. Ингээд өөрчлөхөд энэ тэнд нь овоолгоо тавоолгоо хайчих вэ
нэг судсын дарслахад бусад эд эрхтэндээ нөлөөлнө гэдэг чимэд өгш үг байгаа шүү дээ. А хийвэл тогтцоогоор нь яаж хэсгээр нь ингээд хоорондоо баланс тэнцвэржүүлэлтийн маш нарыг харж одоо нэг хавтгай дээр тэгээд прогнозлоод жилийн дараа яах вэ? 5 жилийн дараа яах вэ? 10 жилийн дараа яах вэ гэдэг. Энэ 25 жил. Бид бол энэ хуулийг одоо бас нэг анханаас нь үлгийтэй байгаас нь гэдэг шиг үр хөврлөөс нь хамт явсан улсууд ч таавал. Тэгээд сайн сайхан одоо боловсронгуйж цаашаа яваасаа олон жил одоо үйлчлээсэй гэж бодож байгаа байхгүй юу. Үүний тулд бол боловсронгуй болгож тийм ээ дархлаагийн сайжруулж гацаагийн арилгаж ийм замаар одоо нийгмийг зохицуулагч саатуулагч биш зохицуулагч урагшлуулагч том одоо хүч одоо төрийн машин явах ийм нөхцөлийг л бүрдүүлэхийн төлөө бай. Тэгэхээр манай үндсэн хууль бол би урт настай хууль. Одоо 25 жил болж байна. Цаашдаа 25 жил ерөн цаашдаа энэ Монголын одоо нийгмийн тогтолцоо бол энэ цаашдаа үргэлжлээ явна гэж ойлгож байгаа шүү дээ. За баярлалаа. Энэ чигт. Ааха. Тэгэхээр нүүдэл шийдлэхүүр үгээр иргэд маш олон асуултыг бас ирүүлж байна. За эндээс одоо нэлээд практикл асуулт мөнх болт гэдэг хэрэглэгч сууж байна л да. Одоо ерөнхий сайдууд яаж сайн ажиллах вэ гэхээс илүү яаж засгаа унгахгүй байх вэ гэдэг дээр хамаг тамираа барж шийдэлтэй ажилдаггүй гэдгийг хэлж байна. За энэ бол өнгөрсөн олон засгийн газар дээр харагдлаа. Үндсэн хууль маань цөөхөн өөрчлөгдсөн боловч засгийн газрууд бол маш олон солигдсон. За хэдэн гишүүнийг онопор ерөнхий засгийн газрыг татах санал орж байгаа үлээ. Тийм аа. Манайд бол яг нөгөө улсыг хурлын тийм. Тэгэхээр одоо их хурлын гишүүд маань парламентын засаглалтаа гээд гүйцэтгэх цэцэрлэгийн тэргүүнээ ингээд зарим нэг сэдвүүдээр ч юм уу зарим нэг асуудлаар нь барьцаалах юм боломжтой ажил хийхгүй байх боломжтой байхад Монголд ажил урагшлахгүй за тэгээд гадаадын өрөнгө оруулалт тогтвортой байдал гэдэг ингээд нөгөө засаглалын ямарл тогтвортой байдал гэдэг ийм зүйл рүү бол Монголын талаар бичигдсэн гадны бараг бүх нийтлэл ордог. Тэгэхээр та болохоор засаглал өөрчлөлт хэрэггүй гэдэг ингээд судалгаан дээр хэлээд байдаг. Тэгэхээр яаж ажил хийх вэ? Чамааг одоо ингээд нэг дургу юм ярихаар л чамааг унгандаа гэдэг парламенттай үед ерөнхий сайд яаж ажиллах вэ гэдгийг энэ дээр нэг зохицуулалт хэрэгтэй юм шүү. Одоо Сингапурын ерөнхий сайд ч гэдэг юм уу, бус улсын ерөнхий сайдууд бол нэг уулздаг, хоёр дахь нь ажилуулдаг гэдэг ингээд явдаг. Манайд болохоор тий надаас асууж байна. Тэгэхээр өөр ямар шийдэл вэ? Маш чухал асуудал хүндлээ. Тэгэхээр ерөнхийдөө бол зүгээр түрүүн бидний нэг ойлголцсон бол дэглэмийнхаа хувьд бол парламентийнх дээр бол гар хүрхгүй гэж ярьсан. Зүгээр парламентын засаглалаа сайжруулах шаардлага байгаа юу гэвэл байгаа. Яг наад асуудлаар. Өөрөөр хэлбэл Монгол одоогийн үндсэн хуулиар ерөнхийдөө ерөнхий сайдыг томилох асуудал бол ердийн одоо улсын хурлд байгаа ердийн олонхоор шийдэгдэг. Тэгээд сайд нарыг томилох дээр бол ерөнхий сайд дангаараа мэдхгүйгээр заавал одоо нэг бүрчлэн улсын хурлаас асуудаг, улсын хурлаас зөвшөөрөл авдаг. Тэгэхээр сайд болгон улсын хурл дээр итгэл хүлээж иж сайд дээр томилогддог. Тэгээд засгийн газрыг буцаагаад огцруулах нь бол одоо нэлээд амархан чуулганд оролцож байгаа гишүүдийн ер нь олонх нь бол огцруулах гэх юм бол одоо засгийн газар огцорч юм бүрэн боломжтой. Нодлон бол бүр нодлонгоос өмнө бол хувь сайдыг нэг нэгээр нь бол бас улсын хурлыг суулж авах юм боломжтой. Тэгэхээр энэ зохицуултаас болоод юу гэхээр ерөнхий сайд маань яг одоо тухайн олон болсон намын мөрийн хөтөлбөрт байж байгаа бодлогыг тууштай ингээд зориг гаргаад хийе гэхэд бол тийм бага бүрдүүлэх боломж бол байхгүй байгаа. Ягаад тэгэхээр тэр сайд нарыг бол хэн байх вэ гэдгийг тэр ерөнхий сайд биш одоо улсын хурл шийддэг бас огцруулах хэсгийг шийддэг. Тэгэхээр бид нар бол нийт одоо 21 парламентын болон хагас ерөнхийлөгчийн засаглалтаа усуудыг судалсан. Энэ дотор бол 18 нь хамгийн одоо тогтвортой ажиллаж байгаа эдийн засгийн сайн тэр улсуудын хувьд 18 улс нь ерөнхий сайдны ерөнхийдөө кабинетийн гишүүдээ хэн байх вэ гэдгийг мэддэг. Хариуцлага алдах юм бол одоо өөрөө бие даагаад огцруулах шийдвэрийг ерөнхийдөө гол шийдвэрийг гаргацдаг. Манад бол энэ зүйл байхгүйтэй холбоотойгоор асуудлууд үүсэж байгаа. Жишээлх юм бол Германы ерөнхий сайдын дундаж бүрийн эрхийн хугацаа 8.1 жил байгаа байхгүй юу? Нэг ерөнхий сайд. Монголд болохоор 92 оноос хойш тоолохоор нэг ерөнхий сайдын дундаж бүрийн эрхийн хугацаа 2 жил. 2 жил хүрэхгүй одоо сүүлдээ багасаад байна. Тэгэхээр энэ яаж юм гэхээр нөгөө нэг одоо жишээлбэл эдийн засгийн боловсролын эрүүл мэндийн ийм шинжилэл хийя гэд бодлого хэрэгжүүлээ гэхэд бол
одоо ерөнхий сайд бол тийм боломж үнэхээр хэцүү. Нэг бол улсын хурлын гишүүн болгон таалагдахгүй бол огцорчих гээд байдаг. Тэгээд дээрэс нь яг өөрийнхөө бодлогоо хэрэгжүүлэх тэр бага бүрдүүлэх боломж хязгаарлагчаад байна. Тэгэхээр энийг бол засах асуудал дээр судлаач төдийгүй одоо ардсан нам, ардын намын одоо энэ чиглэлийг сонирхдаг хүмүүсүүд ерөөдөө ойлголцсон байгаа гэж миний хувьд хараад байна. Тэгэхээр өөрчлөлт хийвэл нэг иймэрхүү өөрчлөлтүүдийг хийчихэд одоо боломжтой гэж харж байгаа. Тэгэхээр маш их зөвлөхөөс бас дахиад засаглалын талаар би асуумаар байна л да. Саяхан нэг Монголд ажилладаг гадны улс төрийн сангийн тэргүүнтэй улс төр судлаачтай ярилцаж суухад монголчууд сая 6 сард сонголтоо хийсэн. Сонголтоо хийгээд дүн тавьж байгаа юм шиг санал өгөхдөө монголчууд өөрсдийнхөө ардчлал руу бас маш том дайралт хийсэн гэдгээ өөрсдөө ойлгоогүй гэж гадны нүдээр тий. За манад бол ингээд засаглалын асуудлууд бол ингээд байгаад байна гэж сая нэг л жишээ ерөнхий сайд ажлын их боломжгүй ч гэдэг юм үү те. Тэгэхээр хинд яг төгс эрх мэдэл байх хэрэгтэй юм байна. Манайх одоо энэ мөнгө бол гэдэг хэрэглэгч бас дахиад хэлж ин л та. Манайх тухайн үед бол хараат байдлаас зүхтаах гэж хинд ч эрх мэдэл хариуцлага өгөхгүй юм завсрын үндсэн үйл баталсан гэж хэлж байна. За тэгэхээр хариуцлага тооцох механизм маш бага байгаагаар нь харуул энэ хүний саналтай бол санал нийлхэрч юм шиг. Яг бол өмнөх засгийн газрууд дээр хариуцлага тооцож чаддгүй. За парламентын одоо байнгын орон дээр дуудагдаад хэлж байгаа хүмүүс хариуцлага хүлээдэггүй. Их хурлын гишүүд танхим дотор хэлж байгаа үгэндээ хариуцлага хүлээдэггүй. Тэгэхээр энэ хариуцлага хүлээх тогтолцоо байхгүй байна гэдэг чинь эн чинь сайн тогтолцоо хуулийн тогтолцоо биш вэ гэж хараад байгаа. Тэгэхээр философичд үндсэн хуулийн философийн тайлбарладаг хүмүүс ингээд нийтлүүлчихээр Моллер Эрдэнэ профессор ч юм уу ингээд Мөнх Эрдэнэ багш хүмүүсээ ингээд харахаар бас ингээд хоёр танхим манад байх хэвээр танхимаасаа ерөнхийлөгч ч гэдэг юм уу. Ерөнхийлөгчтэй байж болно. Гэхдээ танхимаасаа ч гэдэг юм уу. Иймэрхүү саналууд дэвшүүлээд байдаг. Тэгэхээр манад тохирсон тийм яг манад энэ л боломжийн юм байна да гэж харсан таны гаргалгаа байдаг уу? За шин ер нь бол тэр асуудал байгаа. Яг үндсэндээ хүмүүсийн мэдрээд байгаа асуудал нь юу гэхээр засгийн газар ажил хийж чадахгүй гэдэг. Гүйцэтгэх мэдэл ажиллахгүй гэдэг. Одоо тэнгуүтэл гүйцэтгэх мэдэл тэгвэл яагаад ажиллахгүй юм бэ гэдэг асуудал гарна. Тэрнээс биш зүгээр шууд ерөнхийлөгчийн захиралтай болчвол ажиллаад эхэлнэ гэсэн тийм гаргалгаа юусоо байхгүй. Эхлээд яагаад вэ гэдэг оншоо тавих хэрэгтэй. Оншоо тавих юм бол нэгдүгээрт гүйцэтгэх мэдлийг хооцсон байх. Манай онцгойлоор. Ерөнхийлөгчөд нэлээд их мэдл өгч гисэн. Ерөнхий сайдын их мэдлийг нэлээд хумсалчихсан юм. Хоёрдугаарх нь парламент засгийн газартай хяналт тавих биш. За тэрнийг огцруулдаг. За тэгээд огцруулахдаа ямар нэгэн хаалтгүйгээр ямар нэг тийм нөхцөлгүйгээр шахуу ингээ огцруулчихдаг ийм нээлттэй хэтэрхий том эрх өгч гисэн. Энэтэй л холбоотойгоор үндсэндээ засгийн газар ажил хийж чадахгүй, засгийн газар ажил хийж чадахгүй гэхээр гүйцэтгэх мэдэл ажил хийж чадахгүй. Гүйцэтгэх мэдлийн одоо хэрэгжилт муу учраас төр засаг алгуулчлаа гэж ярьдаг. Тэгэхээр үндсэндээ бол бид нар хоёрхан асуудал байна. Нэгдүгürt эрх мэд ерөнхийлөгч ерөнхий сайд хоёрын эрх мэдлийг харьцангуй тэнцвэрж өгөх хэрэгтэй. Гүйцэтгэх мэдлийг ахалж байгаагаар нь ерөнхий сайдын талд. Нэг хоёрдугаарх нь парламентын тэр хязгааргүй огцруулдаг тэр том эрх чөлөөг хязгаарлагч өгөх хэрэгтэй. Ерөөс ийм л хоёр арга байна. Парламентыг хоёр танхимтай болгоё энэ төр гэдэг асуудал бол зүгээр парламентын улс төрийн нөлөөг засгийн газар руу орж ирээд байгаа улс төрийн нөлөөг хязгаарладаг аргуудын нэг нь. Тэгснэр яг нэр үнэхээр парламентын юу гэдэг гүйцэтгэх эрх мэдэл рүү ялангуяа ерөнхий сайд руу халддаг тэр эрх мэдэл нь бол харьцангуй багасдаг тал бий. Гэхдээ энэ бол ганцхан боломжит сонголт өөрөө биш. Нэг танхимтай парламент ч гэсэн гүйцэтгэх мэдлийг ялангуяа ерөнхий сайдыг өөрийг нь одоо гүйцэтгэх мэдлийг бүтэн байлгах тий тэрнийг парламентаас өөрөөс нь хамгаалдаг, тэнцвэртэй байлгадаг ийм яг хууль зүйн олон механизмууд зохицуултууд бий. Бүр он цагаар шалгарсан механизмууд ч байна. Бид нар зөвхөн тэднийг л авч ирэл суулгачих л ёстой. Өөр асуудал байхгүй. Тэгэхээр маш их зөвлөх бол хэлж шít. Ерөнхийлөгчөөс зарим эрх мэдлийг аваад гүйцэтгэх засаглал дээр өгөх ёстой гэдэг чинь. Тэгэхээр энэ хоёр дэд сайдаас ерөнхийлөгчдөр манад байгаа эрх мэдлүүдийг ингээд харахаар илүү шүүх, прокурор за одоо маш олон эрх мэдлүүд
маш олон эрх мэдлүүд бас байгаа харагдчихээн л та тий. За бүр үндэсний олон нийтийн телевизийн зөвлөл рүү ч хүмүүс томилж байгаа шиг тий. АТГ-ийн олон нийтийн зөвлөл рүү ч гэдэг юм уу. Яагаад ч ерөнхийлөгчөөс явах хэрэгтэй юм. Зарим нь бол одоо ойлгодоггүй олон нийтийн хяналтыг. Тэгэхээр энэ систем яг хизээ бий болсон систем эндээс аль алийг авчвал тэнцвэрчих юм. За дээрэс нь одоо ерөнхийлөгчдөө зөвшөлдсөн энэ төр гэдэг үгийг би бол ерөөсөө ойлгодог. Энд дээр айгүй олон түрүү жил одоо ингээл засаг орох болгонд зөвшөлдсөн гэхээр ингээд суугаад нэг яриад цай уугаад гарахыг хэлээд байгаа мó, бичиг шидэхийг хэлээд байгаа мó, бичиг шидээд зөвшөлдсөн. Гэт ийм ерөнхий үгийг бол хуульч биш хүмүүс бол ойлгоход айгүй төвөгтэй энийг яаж хэрэгэлдэг гэдгийг яагаад юм л да. Тэгэхээр манай парламентаараа ингээд цаашаа явах энийг сайжруулах ёстой гэдэг байр суурин дээр судлаач нар нэгддэг юм бол ерөнхийлөгчөөс ямар эрх мэдлүүдийг салгуул хүч тэнцвэрчих юм бол одоо байгаа үндсэн хуулиар бол ерөнхийлөгч бол их хязгаарлагдвал хэрэгтэй. Шүүгчийг томилно, прокурорыг томилно, ерөнхий сайдыг томилох төр зөвшөлдсөн. За тэгээд шагнал одон талах хардвал үндэсний аюулгүй байдлын зүйлийг тэргүүлнэ. Харамсалтай нь бол яг энэ Монгол хүний бас сэтгүүн онцлог баг шүү. Төрийн тэргүүн гэдэг ойлголт чинь ер нь яг ямар ойлголт юм. Бусад улс оронд бол жишээл төрийн тэргүүн гэдгийг бол төрийн хамгийн том дарга гэсэн утгаар биш. Үндэсний яв нэгдлийг зохицуулагч, тусгаар тогтнолын баталгаа, бэлэгдэл гэдэг агуулга тэр үзэл санаагаар нь ойлгож явдаг. Бид хамгийн том дарга гэдэг утгаар яваад сүүлдээ хэн байхаасаа хамаарч энэ ерөнхийлөгчийн институтийн онцлог гарч ирдэг. Очроотой байхаар нэг өөр байдаг, багванд байхаар нэг өөр байдаг, намбарын инхээр байхаар нэг өөр байдаг, элүүдэрж гэдэг хүн байхаар өөр байдаг. Бид дөрвөн өөр хүн байхаасаа хамаарат энэ маань хүчтэй болчдөг, хүчгүй болдог. Эсвэл зөвшөлдсүүлэгч болдог, эсвэл хаглан бутрагч гэсэн ийм төр зүрхтэй болж хүрдэг. Тэгэхээр хүндээ байна уу, тогтолцоонд байна уу? Таны хэлсэнчлэн миний ойлгож байгаагаар бол бид үндсэн хуулиа зөв ойлгож бас хэрэгжүүлж чадаагүй. Жишээл үндсэн хууль зааснаар бол ерөнхийлөгч зөвхөн ерөнхий сайдыг томилох асуудал дээр зөвшөлдсөн. Сайд нарыг томилох асуудал дээр зөвшөлдсөн, эсвэл огцруулах асуудал дээр зөвшөлдсөнө гэсэн нэг үг үсэг энэ үндсэн хуульд байхгүй. Гэтэл энийг хаана аваач хийцгсэн засгийн газрын хуулийн дээр аваач хийцэн. Нэмээ болгоцсон. Тэгээ ерөнхийлөгч сайд нарыг дууддаг. Одоо та бүхэн анзаарч байгаа сүүлдээ ингээд дасцсан. Ерөнхийлөгч улсын их хурлын гишүүдийг юм уу, ерөнхий сайдыг юм уу, засгийн газрын гишүүдийг дуудаад өрөөндөө дуудаал, загнаал, үүрэг даалгавар өгөөл энийг одоо хүмүүс бол байх ёстой юм байна л гэж ойлгодог л болцсон. Хамгийн том дарга нь учраас. Гэтэл үндсэн хууль тийм боломжоор байхгүй. Тэр засгийн газар юм уу, улсын их хурл бие дааж ажиллах тэр үндсүүд нь бол байгаа. Эсвэргээрээ ерөнхийлөгч ер нь өөрөө хаанаас гарч ирж байгаа институт вэ гэхээр үндсэн хууль бол ийм байна. Ерөнхийлөгчийг улсын хурлд судалтай нам нэр дэвшүүлдэг. Ерөнхийлөгчийг гэхдээ ард түмэн сонгож байгаа. Ерөнхийлөгчийн бүрэн эрхийг улсын хурл хүлээн зөвшөөрдөг. Ерөнхийлөгчийн шийдвэр хуульд нийцээг бол улсын хурл хүчингүй болох эрхтэй. Ерөнхийлөгч үндсэн хууль тогтоом зөрчсөн бол улсын хурл огцруулах бас бүр эрхтэй. Өөрөөр хэлбэл дарга нь хэмбэ гэж одоо миний түрүү ярьснаар эсрэгээр улсын хурл байж байгаа хэрэг үндсэн хуулиараа харангуй. Тэгтэл энэ өнгөрсөн 25 жилийн хугацаанд нэг цэцэд асуудал үүсчээд тайлан тавьснаас өөр ерөнхийлөгчийн шийдвэрийг улсын хурл хянжаасан тохиолдол байна уугүй юу? Өөрөөр хэлбэл бид үндсэн хуулийг хэрэгжүүлсэн юм уу? Ойлгож хэрэгжүүлсэн юм уу? Энэ дээр улсын хурл нь өөрөө хэр санаачлагтай ажилласан юм гэдэг асуудлууд хүртэл бас яригдах хэрэгтэй болж байгаа хгүй. Өөрөөр хэлбэл энэ хувь хүнээс хамаарсан хариуцлагын асуудал байна. Тогтолцооноос өөрөө хамаарсан хариуцлагын асуудал байна. Нөгөө тал дээр өнгөрсөн хугацаанд бол хүчтэй тэр ямар ерөнхийлөгч байхаасаа хамааруулаад ердийн хуулиар маш их олон бүрийн эрх олгосон. Таны хэлсэнчлэн маш олон төрлийн өндөр албан шалтнуудыг томилох болон санаачлах тэр эрхүүдийг ерөнхийлөгчд олгоцсноос болоод тэр сая маш доктор хэлээд шүү дээ. Ерөнхий сайдынхаа дээр гарсан ийм одоо эрх үе этгээд болж бодит байдал дээр хувирсан байна. За баярлалаа. Тэгэхээр Бочимэг гишүүнээс бас саяын Бочимэг гишүүн асан хуучлаарай. Бас саяын асуултыг асуумаар байна л да. Эрх мэдэл одоо за бид нар одоо 7 сарын дараа дахиад ерөнхийлөгчөө сонгоно. За Монгол Ардын намаас ерөнхийлөгч томилогдлоо гэж бодъё. Тэгэхэд манай нөгөө үндсэн хуулийн үндсэн зорилт за хүмүүнлэг арчилсан бие бинийгээ одоо хянжаах, сөрөг хүчин байх гэдэг энэ хүчний тэнцвэр бүрэн алдагдах юм шүү. Хэвлэлээс өөр бараг сөрөг хүчин үлдэх нь гэдэг юм санаа зовнил үүсээд байна л да. Хэрвээ Монгол Ардын намаас бол гарлаа гэж бодоход тэгэхээр энэ дээр засаглалын хямрал үүсгэхээр үндсэн хуультай бид нар яваад байгаа юм шүү. Та юу гэж бод? Үнэхээр одоо би сая хүмүүсийн ярьсантай санал нэг байна л да. Өнөөдөр үндсэн хуулийн өөрчлөлт ярьж байгаагийн хамгийн том утга учир бол би
За уучлаарай жоохон хатуу сонсогдож магадгүй. Монгол улс засгийн газартай болмоор байна л гэж. Гүйцэтгэх засаглалтай. Өнөөдөр Монгол улсын үндсэн хуулинд улсын хурал төрийн эрхтэд барих дээд байгууллага гэж хэлсэн байдаг. Зөв ойлгож хэрэгжүүлвэл энд их том алдаа байхгүй гэж магадгүй л ард түмний төлөөлөл гэдэг утгаараа. Гэтэл өнөөдөр манайх бодит байдал дээр юу болцсон бэ гэхээр улсын хурал чинь засгийн газар удирддаг болоод хувирсан. Улсын хурлын танхимаас бүх томилгоог шийднэ. Төрийн алба хүртэл бүтэн улс төржиж байгаа чинь шууд энэ системтэй холбоотой. Улсын бүх төсөв мөнгийг улсын хурал одоо мэрэгжлийн биш улс төрчид дур зоргоор хуваарлна тийм ээ. Тэгэхээр өнөөдөр энэ гүйцэтгэх эрх мэдлийг бид нэр засгийн газартаа авчирч өгөхгүй бол уучлаарай тэр засгийн газрын танхимд сууж байгаа 10 хэдэн сайд ч гэсэн улсын хурлын үргэлжлэл улсын хурлаас даалгавар авсан хүмүүс сууж байгаа байхгүй өөр зарим нь өөрсдөө улсын хурлын гишүүд зарим нь улсын хурлын гишүүн зааж хамаагаа сайд болгоё гэж томилцсон улсууд. Тэгэхээр тэнд үндсэн хуулинд одоо ерөнхий сайд гүйцэтгэх засаглалын тэргүүн сайд нартайгаа хариуцлага ярих гэсэн ч уучлаарай намайг манай одоо улсын хурлдах манай гишүүд сонгосон юм аа. Та биш ээ. Та намайг томилж чадахгүй, та чөлөөлж чадахгүй. Өнөөдөр ийм л харилцаа явж байна. Тэгэхээр өнөөдөр Монгол улс засгийн газартай болмоор ард түмэн яагаад ерөнхийлөгчийн засаглалыг хүсэж байна вэ гэхээр тов тодорхой нэг засгийн газрын тэргүүн л хүсэж байгаа учраас шүү дээ. Тэрс би магадгүй ингэж хэлж байгаа нь зөвхөн заавал ерөнхийлөгчийн засаглал хүсэж байгаа илэрхийлэл биш ч гэж магадгүй. Өнөөдөр бид ойр харилцаатай Япон гэдэг улсыг харж байна те. Парламентын засаглалтай ерөнхий сайд нь яг л засгийн газрын тэргүүн бүх улс орны амьдралаа хариуцаад ойлгомжтой нэг толгой тэнд байж байна. Герман гэл байж байна тийм ээ Меркель канцлер гэдэг. Тэгэхээр ард түмэн болвол ерөөсөө л ойлгомжтой засгийн газартай 76 хүн улс орны дураараа удирддгийг л болиулахыг хүсэж байгаа. Тэгэхээр бид өнөөдөр энэ үндсэн хуулийн өөрчлөлтөөр хийхийг хүсэж байгаа зүйл маань улсын хурлд ирчээд байгаа тэр гүйцэтгэх эрх мэдлийн баталгаа болсон засаг байгуулах төсөв хуваарлах эрх мэдлийн засгийн газарт буцааж өгөөч гэж. Тэгээд дээр нь та дөрөв хүнсэн доктортой байдлыг нь баталгааг хангаж өгөөч. Тийм ээ. 19 гар хэсэг зураад юу огцруулчдаг биш. Ядаж нэг одоо олонхороо тийм ээ. Ядаж нэг их хурлын гишүүдийн 51% нь гар хэсэг зурж иж огцруулах асуудал ярьдаг. Хэрвээ энэ нь өөрөө хувилдааны шинжтэй бол эргээд их хурл өөр дээр нь ямар хариуцлага ярих юм тийм ээ. Энэ бус орны үндсэн хуулиуд зохицуултуудыг бид судлах хэрэгтэй. За энэ засгийн газартай болох ойлгомжтой хариуцлага үрдэг нэг тэргүүнтэй засгийн газартай болох засгийн газрын доктортой ажиллах баталгааг хангах. За гурав дахь их том зүйл бол манад их бага яригддаг. Үндсэн хуулийн эдийн засаг гэж ойлголт байдаг. Өнөөдөр бид одоо эдийн засгийн маш олон хямралыг шууд өнөөдөр үндсэн хуулийн үүднээс тайлбарлаж болж байгаа. Би түрүүний хөндөд өнгөрсөн. Өнөөдөр бид хэрвээ их хурал төсөв хуваарлтыг зогсоохгүй юм бол тийм ээ. Одоо бүр 76 тойрогт аюу мандаттай 76 тойрогоос сонгогддог болохоор бүрд ордцсон. Одоо бол их хурлын гишүүд 76 тойрогтой төсөв хуваарлуулахыг бодож байгаа болохоос биш Монгол улсын төсвийн алдагдал нийлэхээр ямар хэмжээнд хүрч байна тийм ээ. Үрийн тэр босох хязгаар хаашаа явчих чинь энэ асуудал ярихад маш хэцүү. Өнгөрсөн хугацаанд ингээ хоригдлогдсон төсвийн алдагдал улсын үрийг ингээд шинжилгээ хийгээд үзэхээр ерөөсөө шууд эндээс тайлбарлаж болж байгаа. Засгийн газар өөрөө мэргэжлийн тооцоо судалгаагаа хийгээд ороод ирдэг. Их хурл бол дуртайгаар өөрчилдөг. Нийгмийн даатгал би түрүү хэлсэн. Нийгмийн даатгалын сан хоосон байгаа чинь ерөөсөө л их хурлын гишүүд тойрогтой зарцуулж төсвийн алдагдлыг санхүүжүүлсээр бол ирсэнтэй бол. Тэгэхээр бид өнөөдөр Монгол улс засгийн газартай болохын тулд тийм ээ доктортой ажиллахын тулд мэргэжлийн бодлогоор улс орныг удирдахын тулд энэ засгийн газарт эрхийг өгөөч гэж байгаа. Нөгөө талд нь бид их хурлын хяналт тавих эрхийг одоо их мэдлэг хүчтэй болгох ёстой. Их хурлаас сулруулж болохгүй шүү дээ. Тэгэхээр нэвтрүүлгийн бараг тийм хагасд нь бид нэр засаглалын талаар ярьлаа. За манад ерөнхий сайд за Бачмаг гишүүн асан бол сая бас нэлээд хатуу хэллээ. Монгол улс засгийн газартай болмоор байна гэдэг. Иргэд хүчтэй удирдагч хүсээд байгаа тийм зүйлүүд нийгмийн судалгаагаар ингээ байн гарч ирдэг нэг хүнээр шийдвэр гаргуулаад тэр үндэ хариуцлага тооцоод ямар байна гэдэг. Ерөнхийлөгчийн засаглалтаа болох уу гэсэн нүүдэл шийдэл дээр бараг 3000 гаруй иргэний дийлэнх нь тэгья гэдэг сонголтыг бас өгчүүлсэн. Гэхдээ иргэдийн маань бас сайн ойлгохгүй байгаа зүйл нь магадгүй бид нар хүчтэй ерөнхий сайдыг хүсээд хүчтэй кабинетыг засгийн газрыг бас хүсээд ээж болохын ажил явахгүй байгаа юм шиг санагдаад байгаа болохоор тэгэхээр лам жуугаас эхлээд одоо бүгдээрээ нийгмийн өөр ямар шаардлага энэ үндсэн хуулийг өөрчлөх бол үүсэт байна гэдэг дээр 26 одоо 92 онд энэ хуулийг баталж ирснээс хойш нийгэм маань өөрчлөгдлөө. Монгол улс илүү нээлттэй одоо интернетийн хөгжил, мэдээлэл харилцаа холбоо гэдэг хүмүүс мэдээлэл хэрхэн авч боловсруулдаг, ямар мэдээлэлээр үндэслэж шийдвэрээ гаргадаг. За боловсролын системд хүртэл нэлээд томоохон өөрчлөлтүүд орсон шүү дээ. Тэгэхээр өөр ямар шаардлага байна гэж та харж байна ламжуугаа. Би чамд хөтлөгдөхгүй хариулмаар байна. За. Яг тэгэхээр сая маш чухал асуудал яригдж байгаа. Гүйцэтгэх засаглалын асуудал. Энэ бол зөвхөн засгийн газрын төвшөнд байгаа юм биш. Бүх төвчний засаг дарга. Би бас юу гэж засаг даргуудтай болмоор байна гэж хэлэх гэж байна.
Тэгэхээр юу гэхээр энэ чи одоо ерөнхий томьёолоор нь хэлэх юм бол юу гэхээр эрх мэдлийг тэнцвэржүүлэх, харилцан хяналттай байлгах. Хүнийг ажил хийгээд тавьчихад хяналтайгаар хангалттай эрх мэдлжүүлэх ёстой. Тэр нь манайд байхгүй байгаа. Энэ бол манай үндсэн хуульд байгаа маш том дутагдал. Тий. Тэгээ нэг журмын тухай хуулиар чинь бол энэ рүү хөрч барахгүй гэж бараг байгаа бах гэж би бодож байна. Тэгээ энэ яагаад иймнүүд юу болцсон бэ гэхээр бол манайх энэ одоо нийгмийн инерц гэдэг нэг юм байна шүү дээ. Инерц. Тэгэхээр бидэнд бол нэг зөвлөлт маяг үндсэн зөвлөлтийн одоо туршлагаар яс үндсэн хууль тавьсан шүү дээ. Тэр үндсэн хуулийн чи инерц ороод ирсэн байхгүй. Тэр юу чин бүх юмыг зохицуулдаг юм хурлууд байсан. Тэгээ тэр хурлууд ч л одоо ингээл бүх хурлууд байна шүү дээ. Эдгээр чи бүгдээрээ би бол эднийг байхгүй болгох ёстой гэж үздэг. Ийм чухал асуудал. За хоёр танхим гэдэл яриад байгаа. Тэгэхээр нөгөө яг үндсэн хуулийг батлахын өмнөх талын нэмэлтийн тухай хууль руу хүмүүс дахиад нөгөө зөвлөлт маягийнхаа үндсэн хууль руу буцаж орчих юм яриад байдаг улсууд их олон байгаа. Тэгэхээр ийм асуудал байна л да. Тэгээ энэ чи юу вэ? Юмыг одоо ингээд яхаар чи яг сэдвээр нь тодорхой ярих нэг бай. Бүгдийг ярих гэх юм бол энэ жаахан хугацаанд юу ч ярьж чадахгүй байхгүй. Тийм шиг ярих арга техник бол их аятайхан болгомоор байгаа. Яг тэгэхээр бид нар бол юу гэхээр нэг удаагийн үндсэн хуулийн төвчлөлт оруулсан, хоёр удаагийн папиткэр те. Энэс ч хүмүүс хаширдсан байна. Эрх зүйн байдал чинь тэр чинь хэвээр байгаад байгаа байхгүй. Тэгэхээр энд үндсэн хуулийг өөрчлөх асуудал зөв хандах тухай асуудал. Энэ ч одоо эрх зүйн амгалан тайван байдлыг бий болгох хэрэгтэй байхгүй. За баярлалаа Ламжууга. Тэгэхээр бүх нийтийн санал асуулга гэдэг нь бас утоп учир нь асуух асуулгыг цөөхөн хүмүүс боловсруулдаг гэж хэлж байна л да. Тэгэхээр энэ үндсэн хуулиа өөрчлөх процесс төр эргэл би мөнх сайхан багшаас илүү процесс суугаад байна те. Тэгэхээр яаж энэ нөгөө нийгмийн бүлгүүдийн ашиг сонирхлыг цаасан дээр хуулийн төслөөр нь ингээд тавиад бүгдээрээ ороод редакторлаж болдгоор оруулах юм уу? Тэгэхээр интернет одоо бүртгэлтэй бүх хүн ороод саналаа хэлнэ гэх юм бол тэр яаж нэгтгэдгийг бол сайн ойлгохгүй байна л да. Тэгэхээр энэ дээр ер нь тэргуун туршлага юу вэ? Одоо энх хоёр дэд сайд бол эхлээд асууна, тэрэн дээрээсээ боловсруулалт хийн, тэгээ батлна гэсэн Ламжууга болохоор тэгэхээр асуусан нэр зүгээд хүмүүс өөрийнхөө саналыг тусгach штэ гэдэг. Тэгэхээр референдум гэл одоо Швейцарт бол одоо шууд бүгдээрээ гараа өргөдөг зарим асуудал дээр те. За тэгэхэд манад болохоор зөвлөлтөх ардчил гэл янз бүрийн ардчлалын механизмуудыг сүүлийн жилүүдэд яриад аль нь хамгийн манад төсөв мөнгөнд одоо ээлтэй. За бид нар одоо эдийн засаг хүнд байгаа үед бас нэг санал асуулга зохион байгуулахад л бас хэдэн тэрбум төгрөгөөр яригдэн шүү дээ. Тэгэхээр сайн практикуудаас та судалснаас уулзаач. Тэг яг уу ард нийтийн санал асуулга гэсэн ойлголт маань юу гэхээр бас манай хуульд бол олон улсын агуулгаар ороод ирсэн байгаа л да. Тэг хаа хамаагүй юмыг одоо тэгвэл ингэгүй тэггүйгээ шууд ард түмнээс асуудаг тийм зүйл бол байхгүй. Улсын хурал дээр бол тэр асуудлыг маш сайн хэлэлцээд тэр хуулийн текст дээр ерөнхийдөө санал нэгдээд 3-2-ын санал нэгдээд тэгээд ард түмнээс асууя гэсэн тохиолдолд яг тэр улсын хурлын баталсан текстийг тийм үгүй юу гэдгээр одоо иргэд саналаа өгөөд олонх нь тэгья гэдэг юм бол тэрүүгээр тэр асуудлыг шийддэг ийм механизм байгаа. Тэгэхээр энэ бол үндсэн хуульд өөрчлөлт оруулах нэг ийм арга манай үндсэн хуулиар бас зөвшөөрсөн хэрэглэж болно те. За гэхдээ гол нь үндсэн хууль бол заавал бүх юмыг ингээд нэг бүрчлэн ард түмнээс асуухаар бол сайн болно гэсэн баталгаа бол байхгүй. Хэрвээ ард түмэн сайн мэдээл очихгүй, хилцүүлэг өрнүүлэхгүй те бас сэтгэл хөдлөлөөр асуудалд хандах юм бол бүр буруу шийдэх юм эрсдэл бол байгаа юм л да. Тэгэхээр өөрөлдөл гол нь тэр одоо үндсөөл хэрэг өөрчлөлт оруулах гэж байгаа бол тэр тодорхой асуудлаар яг яаж өөрчилж байгаа нь тэр нь зөв буруу юу гэдэг хилцүүлэг мэрэгжлийн төвшөнд тэрийг сонирхож байгаа бас тийм хүмүүсийн ашиг сонирхлыг хөндөгж байгаа хүмүүсийг оролцуулсан тийм хилцүүлгүүдээр сайн хилцэж агуулга нь л одоо тэр үндсэн хууль дэх хүний эрхийн баталгааг сайжруулсан нөгөө талаас эрх мэдлийн хуваарлт хяналт цэцлийг сайжруулсан ийм агуулгатай байх нь л чухал байна. Тэгэхээр заавал бас ард нийтийн санал асуулгаар асуух ёстой гэдэг дээр бол тийм бол алба бол байхгүй. Тэгэхээр яг тэгвэл олонхон заримдаа буруу хийж болно шүү дээ тий. Тэгээ одоо би Швейцарын нэг жишээг хэлдэг. Швейцарт
нөгөө ард нийтийн санал асуулгын асуудал шийддэг. Тэгсэн чинь олон иргэдний христийн шашинтай. Тэгсэн чинь байшингийн оройн исламын шашин шиг оройтой байж болохгүй гэсэн үндсэн хуулиудаа өөрчлөлт оруулж байгаа байхгүй юу? Тий. Тэрийг гаргахад одоо тэр чинь шашнаар нь ялгуурлан гадуурхсан. Тэгэхээр ийм бас аюул бол байдаг. Одоо өмнө нь макро эдийн засгаар нүүдэл шийдэл хийж байхад Монгол улсын валютын санг тараагаад хүн болгон $3,000 авах уу гэвэл магадгүй бүгд тгий гэж гарч магадгүй. За тэгвэл төгрөг маань юу болох вэ ч гэдэг юм уу. Тэгэхээр бас нөгөө олон нийтээс буруу асуултыг асуух ч юм уу, буруу тийш нь заалах юм бол бас буруу үр дүнгууд гарах магадaltaй гэдэг эрсдлийг бас ойлгож авах хэрэгтэй баг. Тэгэхээр Лүндэ Жанцан гишүүнээс түрүүний асуултыг ламжуугаас асуусан асуултыг асуумаар байна л да. Зөвхөн засаглал тал дээр энэ гарч ирээд байгаа асуудлуудаас өөр ямар нийгмийн шаардлага одоо томсч идэх гэж бодож байна. Яг хоо энэ нэгэнтээ одоо энэ үндсэн хуулиа боловсронгуулах гэж байгаа бол тэр 70 зүйл удирдгал хэсэг ба шүү дээ. 70 зүйлээ эхлээд Монголын ард түмэн сайн судалцгаая бүгдөө. Тэгээ хоорондынх нь балансыг арий. Засаглал их ярилаа гэж ярьж байгаа шиг байна. Тэгэхээр дээдхэн суудлаа олохгүй, доодхон гүйдлээ олохгүй гэж засаглалаа бас янзлж авахгүй юм чи суурь харин янзлах тухай ярьж байна. Та ч гэсэн одоо их хөтөлж жишээ нь одоо эх жил хүссэн хүсээгүй ерөнхийлөгчийн сонгуул болно одоо. Тэгвэл одоо ирэх барьж байгаа намаас яагаад ч байж болохгүй гэдэг чинь үндсэн хууль зөрчиж байгаа асуудал тавьж шүү дээ. Тийм биз дээ. Энд чинь олон түмэн сонголт тавьж шүү дээ. Миний бодол бол ерөнхийлөгчийг ард түмэн сонгох шаардлагагүй гэж үздэг. Миний хувийн бодол. Хувийн бодол. А яг ерөнхийлөгч нь би өөр аргаа бараад одоо хаантай болъё гэд 90 онд ичээд энэ ламж багш үнэн сонд би нэг төрийн хаан засагтай болъё гэж бичижсэн. Тэр бол хаан хэмжээгүй ирэхэд хаан засгийн тухай биш. Үргэлж нэг ерөнхийлөгчийн сонгуул явуулж тэгээд биштэй тэр ерөнхийлөгч нь одоо эрч хүчтэй хүмүүс гарч ирдэг байлгүй. Тэгээ баахан одоо шаваас хийгээд хуулиар тогтоосон бусад бүрэн ирэх гэж нэмж өгсөөр байгаад Монгол улс бол одоо бараг ерөнхийлөгчийн засагтай шахуу болж байна. Нөгөө засгийн газар чиглэл өгсөн зарлиг гаргадаг байхгүй. Тэрэн дээр нь тухайн ерөнхий сайд юм уу одоо давхар гараа үсгэж зурдаг. Гихмичлэнгээд маш их хөргөн ирэх байж байгаа. Тэгэхээр чи хийхгүй. Ард түмний сонгогдсон хүн чинь мөрийг хөтөлбөрөөр төвшүүлээд тэгээ түүнийг хэрэгжүүлэх гээд хоёр засагтай юм шиг болчиход байгаа байхгүй. Эний чинь засгаас аргагүй тэгжээж бусад зүйл засагдана. Хүний эрхийн бүлэг 2 дугаар бүлэг тэр чигтэй байна. 1 2 дугаар бүлэг маш чухал бүлэг. Энийг гол хэрэгжүүлэх чинь нөгөө засаглалын төрийн механизмаа боловсронгуулах чинь хэрэгжиж байна. Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгжийн хэсэг, шүүх эрх мэдлийн хэсэг бүгд ингээ хоорондоо уялдаа холбоотой. Би ганцхан юм санаа зовоод байгаа байхгүй. Хурдан түүхий хөдлөөд энэ тэнд овоож оцсон одоо юм гаргаад нэг хэсэг нь хатангашуулаад одоо хатаачих үедээ эн чинь ямар ч байсан хүн одоо харахад бол манай үндсэн хууль чинь тийм үү хөлтэй гартай нүдтэй жигтэй хүмүүс шиг л байгаа шүү дээ. Сайн муу өөр хэрэг. А энийг одоо нүдийн сохолчих үе гэж би их санаа зовж байгаа. А боловсронгуй болох зүйл бол одоо их байгаа. Тэрнтэй бол би өнөөдөр энэ удаадаа ярихад бол хэцүү бай. Сэдвээр нь тэгээд одоо бүгдөө тал талаасаа хэлэлцээд ёстой олон талаас нь авч үлдчихээж нөгөө 7 хэмжиж нэг огтл гэдэг зарчмаар явна. Гэхдээ удаашруулаад одоо ингээд бас энэ бол ярьж байгаа сайн хэрэг ээ. Сайн хэрэг. Одоо ингээд яриад бас ингээд их одоо нийгмийн анхаарлын төвд орно гэдэг чинь бол сайн хэрэг гэж бодоод байгаа. Шуурхайлах буруу гэж бодож байна би. Аажууруулах бүр буруу гэж бодож байна. Цагийн зүг болох хэрэгтэй. Маш ултай суурьтай энэ асуудал авч үзээд эдийн засгийг саад дотгор болохгүй хөгжилд саад дотгор учруулахааргүйгээр тийм л одоо үндсэн хуулийн механизм үйлчлэх энэ хуулийн төлөө явах хэрэгтэй. За баярлалаа. Тэгэхээр энэхүү ярд эд сайдаас ерөнхийлөгч бол өөрийнхөө эрх мэдлийг ингээд янз бүрийн хуулийн дээр ингээд нэмэлт зүүгээд ингээд ер нь бол эрх мэдлэлээ бол бас нэмээд байж болд юм байна. Тэгвэл үндсэн хуулийг өөрчлөхгүйгээр засаглалаа сайжруулах тийм хуулийн гаргалгаа байж болдоггүй юм. Засгийн газрын тухай хуулиа өөрчлөе ч гэдэг юм уу те. Яагаад заавал Монгол улс засгийн газраа одоо илүү чадваржуулахын тулд эцэг хуулиараа оролдох ёстой гэж. Энэ дээр тийм өөр гаргалгаанууд байд юм хуулийн. Тэр үндсэн хуулийн хэрэгжилтийг үндсүүдийн манаач нь хийн бэ гэж. Үндсүүдийн цэцгэж ярьдаг. Хэрэг дээр үндсэн хуулийн манаач нь бол Монгол улсын иргэн, Монгол хүн. Энэ Монгол хүн тэр үндсэн хууль заагдсан 2 дугаар бүлэгт заагдсан тэр үндсэн эрхүүдээ хамгаалах зөрчигдсөн тохиолдолд тэр боломж хүрээ хязгаар бас ямар байна вэ гэдгийг бодох хэрэгтэй. Бид тэр эрхийг нь олох хэрэгтэй. Тэгжээд бид үндсэн хуулиа одоо тэр манах болцоог бий болгоно. Би өөр дээр тохиолдсон би хоёрхан жишээ ярил л да. Жишээл түрүү ярьсан тэр хувийн өмчийн газрыг нэг иргэдийн хурлын тэргүүлэгч 7 хүн нийлээл
хэдэн тэрбумаар үнэлэгдэх газрыг албадан авах журам гаргаад хэрэгжүүлчихэж байна. За энэ үндсэн хууль зөрчсөн байна. Хуулиас гадуур хүний эрхэнд халдсан байна. Хандах гэсэн чинь хандах газар болцдог. Цэцэд хандсан чинь цэц хүлээж авахгүй. Яагаад тэгэхээр бид нэр иргэдийн урлын шийдвэрийг хяндаг гэж байгаа. Тэгэхээр шүүхт хандсан. Шүүхт хандсан чинь шүүх шийдвэрээ юу гэж гаргахтаа энэ үндсэн хууль зөрчсөн байж болзошгүй гэж. Энийг бол үүсэхгүй. Тэгвэл шүүхэд үндсэн хууль зөрчсөн маргаан шийдвэрлэх эрх олгодоогүй байна. За ингээд энэ хан хэрэм ингээд зогсчих. Нөгөө тал дээр жишээлбэл нийслэлийн засаг дарга 2 дүүрэг дээр ард түмнээс асуугаад тэр дагуулт дотор хотын захирагч гэдэг юм сонгогдсон. За ингээд ихтэл хуулиар болохоор тэр хүнд тийм эрх олгодоогүй. Тийм санал асуулга явуулах эрх олгодоогүй. Манай ус бол нэгдмэл улс. Манай ус бол холбооны ус биш. Ард иргэд тэр засаг дарга гээд хуульчлагдсан үндсэн хуульчлагдсан субъект байх чинь давхар хотын захирагч гэдэг хүнийг нэг хүн зөвөр сонгуул хэлж байгаа. Энийний цаана би ямар болгоомж байна вөхөр жишээлбэл хөлийн дагуу байгаа аль нэг аймаг дээр салан тусгаарлах ийм санал асуулга иргэдийн хурлын явуулвал яах. Энийг үндсэн хуулиар хамгаалж чадсан уу? Монгол улсын нэгдмэл тусгаар тогтносон байдлыг энэ үндсэн хууль дархлаа болж чадж гинэ үү? Тэгэхээр энэ иргэдийн хурлын чинь ийм үндсэн хууль давсан шийдвэрийг жишээл үндсэн хуулийн цэц авч үзэх хянах асуудал өнөөдөр хүртэл ингээд зохицуулгатаагүй явж байгаа байхгүй. Тийм учраас энэ мэд асуудлыг бол бид бас зохицуулах ёстой гэж бодож байна. Бачимэг гишүүнээс яг энэ сэдвэртээ судалгаа хийжсэний хувьд үндсэн хуулийн талаар ингээд судлаач нарын талаар маш олон мэдээ хийдэг, хилцүүлгүүд өрнөдөг, бусд хэвлэл мэдээлэл хэрэгслэр. Тэгэхээр яг бол Үндэ Жанцан гишүүний байр суурийг өмнө нь батлалцж исэн хүмүүс байнга илэрхийлдэг. Бид нар няхуур хандах ёстой, яарч болохгүй гэх. Гисэн хэдий ч бас одоо ийм шийдвэргүй байдал үүсээд энэ асуудлыг барьж аваа шийдчихье гэж боддог. Болно анхаа. Тэгэхээр их хоёр сайдын хэлж байгаа бол маш чухал зүйл байгаа. Тэгэхээр үндсэн хууль бол ерөөсө хоёр юм бол зохицуулж байгаа. Нэгдүгээр төрийн байгуул буюу тэр эрх мэдлийн хуваарлт эдрийг, нөгөөх нь хүний үндсэн эрх хамгаалж байгаа. Тэгэхээр манад бол би одоо яг юм хүний эрхийн тайлан дээр сууж байгаа юм даа. Жишээлбэл дайчлаа авах дээр маш их иргэдийн эрх зөрчигддөг. Жишээл 2011 онд зах зээлийн үн метр квадрат нь 500 мянган газрыг 100 мянгаар авцсан. За тэгээ сая сүүлийн жилүүд бас зөндөө юм гардаг. Иргэд хандах газар байдаг. За бас одоо сүүлийн 25 жилийн судалгаа бас 15 удаагийн хүний эрхийн үндэсний комиссийн тайлгаар Монголд эрүү шүүлт байгаад байгаа байхгүй юу? Тэр хүнийг эрүүдэн шүүж байгаа хэрэг хүлээлгдэг юм гарч байгаа нэг хүн дээр. За тэгээ заримдаа сэтгүүлчнэрийг хорчиж байгаа дураараа гүтгсэн гэ гэмт хэрэг үүсгэсэн гэ. За тэгээ дээрэс нь юу вэ гэхээр ингээд сонгуультай холбоотой эрхийн зөрчил зөндөө юм тодорхой хүн дээр яг гарч байгаа байхгүй юу? Энэ зөрчлийг өнөөдөр шийддэг шүүх Монголд байхгүй. Ердийн шүүхтэр ачгаар бид нар одоо үндсэн хууль биш яг уу тэр өөрийнхөө баримтлах ёстой хууль хэрэглэж байгаа. Манай ЦИЦ бол яадаг вэхээр уг нь манай үндсэн хуулийг харуул иргэний өргөдлөөр одоо үндсэн хуулийн маргаан шийдвэрлэх заалтаа байхгүй юу? Би тэр өргөдөл яаж орсон түүхийн судалсан чинь энэ Германы тэр үндсэн эрхийн гомдлоос энэ үг нь анх орсон юм байна. Анхны төсөл дээр иргэн хандах боломжгүй байсан чинь Мартин Шапирого профессорын зөвлөмжөөр иргэн үндсэн эрхэн зөрчигдөхөөр үндсэн хуулийн шүүх рүү хандаж хамгаалдаг байхгүй бол наадах чи ерөөсөө ямар ч хэрэггүй эрх чинь тунхаг болно гэж орсон байхгүй. Гэтэл манай ЦИЦ сүүлийн одоо 24 жил энэ заалтыг юу вэ гэхээр зөвхөн үндсэн хуулийн 66-гийн 2 заасан тэр хуулийг хяндагаар тайлбарлалцсан. Яг иргэдийн энэ тодорхой зөрчлийг ерөөсөө хүлээж авдаггүй ийм практик тогтсон. Уг нь бол үндсэн хууль өөрчлөлгүйгээр энийг шийдээд явчих юм боломж үндсэн хуульд бол өөрт нь байгаа. Бачимэг гишүүнээс түрүүний асуултаа яг ганцхан минут хариултахгүй нэвтрүүлэг өндөрлөхөд яг өөрөөр гаргалгаа та харж гин үндсэн хуулийг өөрчлөхгүйгээр бас цаг хугацааны үед үндсэн хуулийг өөрчлөхгүйгээр гаргалгаа харахгүй байгаа. За. Өнөөдөр бид ингээд нэг хэдэн дарга нарын албан тушаалыг яах вэ гэдэг тухай яриа юм шиг сонсогдоод байгаа байхгүй юу? Гэтэл сая манай энд оролцогчд олон хүн хэллээ. Эцсийн дүндээ энэ бол Монгол хүний эрх хэрэгжлийг хамгаалах тухай асуудал. Ерөөсөө Монгол хүний амьдрал дээр тулцсан. Өнөөдөр иргэд маргааш ажиллаа тайван их баталгаа алга. Тэ өнөөдөр төрийн байгууллагад ажиллаж байгаа төрийн алба хаагчид баталгаа байхгүй. Өнөөдөр бизнес хийж байгаа иргэдэд бизнес өмчийн баталгаа нь байхгүй. Өнөөдөр Монгол улсад бол үндсэндээ төр их данхайж, дарга нар томорч, тийм улс төрийн намын удирдлагууд их томорч. Нөгөө талд нь эргийн хүний эрх бол улам доошоо явж байна. Тэгээ энэний чинь засах арга зам чинь тэр нөгөө засаглалын институтуудын чинь хооронд нь бие биенийгээ хянах, хариуцлагатай байх тэр одоо арга замыг бид нар буцаас сэргээж ижил эргэн үний эрхийг хамгаалдаг тогтолцоо бий болно гэхээс биш ерөөсөө засаглалын эрх мэдлийг хуваарлана гэдэг ойлголт чинь эрх чөлөөг хамгаалахын тулд эргэн үнийг төрийн өмнө хүчгүй болгохгүй тулд хийсэн хуваарлт шүү дээ. Тэгэхээр бүх эрх мэдэл нэг дор төвлөрчөөр тэр чинь нөгөө дарангуулах систем болж хувираад
буцаад иргэн болвол төрийн өмнө хинч биш болж хуурдаг байхгүй. Тэгэхээр бид өөрсдийнхөө үр хүүхдийн төлөө бид өөрсдийнхөө ирээдүйн төлөө Монгол улсын иргэний төлөө энэ эрх мэдлэгнүүдийн эрхийг тэнцвэртэй болгохын хариуцлагатай болгоё л гэж байгаа. Тэрнээс хин нэгэнд даргын эрх олох тухай биш. Өнөөдөр бол яг үнэндээ бол Монгол улсын их хурл эдл ёсгүй эрх гэж биелээд байгаа. Маш олон эдл ёсгүй эрх эдэлж байгаа. Ялангуяа гүйцэтгэх засаглалын эрхийг. Тэгэхээр энийг л хязгаарлаад тэгтээ нөгөө талд нь бид ард түмний төлөөлөл учраас парламентаа хүчтэй болгох хэрэгтэй. Хяналтын чадварыг бэхжүүлэх хэрэгтэй. Энэ асуудлыг л үндсэн хуулиар шийдэд өгвөл ялангуяа одоо эдийн засгийн хөгжлийн асуудал тийм ээ. Бидний санаа зовоод байгаа улсын өрийн асуудал, төсвийн алдагдлын асуудал бол яг энэтэй зэрэгцээд би бол тодорхой хэмжээгээр шийдэгдэнэ л гэж харж байна. За баярлалаа. Тэгэхээр өнөөдөр нүүдэл шийдэл нэвтрүүлэг маань Монгол улсын үндсэн хуулийг өөрчлөх цаг хугацааны хувьд шаардлага байна уу? Хэрвээ өөрчлөх бол ямар өөрчлөлтүүдийг хийвэл манай нийгэмдэр үүсэж байгаа зарим төвжирэл засаглалын хямрал болон бусад одоо алдагдаад байгаа эрхүүдийг нөхөх боломжтой вэ гэдэг талаар 6 зочинтойгоо ярилцлаа. Тэгэхээр гөгөөцгийн мен дээр бид баасан гарагаас эхэлж явуулсан санал суулгын дүнг дахин танилцуулъя. За Монгол улсын үндсэн хуулийг шинжлэх цаг нь болсон уу гэдэг асуултанд зайлшгүй болсон гэж 55% үзсэн хിവэр өн хилцүүлгийн дараа за одоо цаг нь биш гэж 24% нь за шинжлэх шаардлагагүй гэж 13% нь үзсэн байна. Тэгэхээр нүүдэл шийдэл нэвтрүүлгийн энэ дугаар дээр бол ямар нэгэн дүгнэлт хийхгүйгээр төгсөглөө. Үзэгч та бүхэн үндсэн хуулийнхаа талаар за мөн манад үүсэж байгаа асуудлуудыг үндсэн хууль шинжлэгснээр хэрхэн зохицуулах боломжтой гэдэг талаар судлаач болон хууль тогтоогч за гүйцэтгэх засаглал иргэний байр суурийг бас сонссон бахаа гэж бодож байна. Нүүдэл шийдэл нэвтрүүлэг гөгөөцгийн мэнэс маргааш та бүхэн унших боломжтой болсон байгаа. Ингээд ирэх даваа гарагт цоошин сэдвэр уулзцаая. Баярлалаа. Баяр та.